Сайн байцгаана уу үзэгчдээ маа зуу байна. Өнөөдрийн тайлбарлах аним бол тоглоом дурлагчтай хамгийн дуртай аним болох Shangri-La Frontier. Гарч ирсэн даруйдаа маш их дуйлан тариад байсан энэхүү аним нь дандаа траш буюу муу тоглоом тоглодог байсан гол дүрийн залуу маань нэг удаа сайн тоглоом туршиж үзээд тэр нь хизээч өмнө амьдралдаа харж байгаагүй маш сонирхолтой адал явдалтай тоглоом байж таарна. Ганц тоглогчдын бус үзэгчтэйгээ татан оруулдаг тоглоомчд зориулсан аним юм. Энэ ертөнцид та нарт харуулах маш олон нууц бий. Бүгдээрээ попкорн аваад тухлан сууцгаагаарай. I get overwhelmed so easily. My anxiety creeps inside of me, makes it hard to breathe. What's come over me feels like I'm somebody else. Эхлэл хэсэгт нэг нь хагас нүцгэн баг зөөсөн баатар чөтгөрөө ялж байгаа харагдана. Түүний ард нэг нь сонин царайтай охин зогсож байх бөгөөд хормонгосыг ялсанд ихэлж аргалдаа байгаа бололтой. Өөрөө ялчгаснаа итал ихэл догдолж харагдана. Тэд мандах нарын багтлагаар харан зогсож өнөөх охин манай баатрыг үгийн сайхнаар магтаж гарна. Гэтэл манер эргэж харснаа энэ мөчийг их л удаан хүлээлээ гэж хэлэн тэнгэр дүүлэн өнөөх охины нүрийг гамбар болтлон тэгшилж өгнө. Бодвол мань хүнийг энэ охин их л зовоосон юм шиг байгаа. Гэвч энэ бүхэн нэгэн залуугийн тоглоомын ертөнцид өрнсөн үйл явдал байлаа. Тэрээр эцэст нь тоглоомдоо ялалт байгуулж сүүлийн үеийг давсандаа үгээрхлийн аргагүй жаргалтай байв. Зурагт гар зор тоглодог тоглоомод хуучных гэгдэж өндөр технологи бүхий тоглоомод олж ирсэн энэ үед VR тоглоомын ертөнц энгийнийг нь үзэгдэл болжээ. Өндөр хөгжсөн видео тоглоомын ертөнцид муу системтэй олон тооны тоглоомод гарсаар л байлаа. Нэгсэндээ хинч доош тоглохооргүй хогийн тоглоомод. Энгийнүүд хүмүүсийн дургуй хүргэдэг эдгээр тоглоомуудыг хайн тоглодог хүмүүсийг тоглоомын гаж донтонгууд гэж нэрлэдэг. Манай гол баатар болох хизүү төмөө Рокуроч гэсэн эдгээр тоглогчдын нэг. Бүр өөртөө хогийн тоглоомын ангууч гээд нэр өгчихсэн гээд л бод. Түүний тоглоомын нэр нь Санраку. Сан ахлах сургуулийн сурагч бөгөөд хичээлдээ явахаар бэлдэж байлаа. Ээж нь маш сонин хоббитой бөгөөд гэрээрээ дүүрэн ирвэхий орхоо шавжийн цуглуулгатай байв. Тэрээр ээжтэй нэг ирвэхий торноосоо гарчсан байгаа хэлний хичээлдээ явдаг. Заар энэ охиныг Ри гэдэг бөгөөд сантаа нэг сургуулийнх. Тэрээр санд сэтгэлдээ түүн сэтгэлээ илчиж гээд үр тамаа үзэж байгаа нэг нь. Сан сургууль дээрээ ирэхэд түүнтэй юу ярих тухайгаа бэлдэнэ. Чи сайн уу? Ви сайн биш. Юу лээ? Одоо ямар тоглоом тоглож байгаа юм гэж асуух уу гэдэл сургуулийн коридороор дүүрэн өөртөөгөө ярьсан хүн. Тэгэд яг түүнтэй яриа өрнүүлэх гэж байтал нэг хүүхэд түүнээс төрүүлээд сантаа яриа нийлээ явчихдаг. Өнөөх охиж ард нь готраад л хоцорно. Оройн тоглоомын дэлгүүрийн эзэн маана зуны амралт эхлэгч байгаа болохоор борлуулалт сайн байх нэ гэд энийгээ зогсож байна. Энэ үед саны нууц чөтөн бишрэгч Ри дэлгүүрт орж ирнэ. Сан тэнд байхгүй хараад сэтгэлэн гонсон. Харин маана түүнд Сам Фиаг тоглоомыг дуусгах гэж завгүй байгаа талаар хэлдэг. Энэ тоглоомын AI туслахууд нь авах юмгүй. Элдвэн янзын алдаатай. Байсны хөдөлгөөнийг таамаглахаар тунд шиг хэцүү тоглоом байв. Мөн энэхүү тоглоом нь маш хэцүү бөгөөд баргийн чадварлаг хүн ихний боссыг ч ялж чадахгүй. Үүнээс болоод VR төхөөрөмжөө авч хийсэн тоглогч зөөнгүй байдаг. Гэтэ манай хүн энэ тоглоомын бүх үеийг аль хэдийн давчсан шүү дээ. Аргагүй л тоглоомын донтно. Тэр хоёрыг ийм ярилцж байх зур сан дэлгүүрт орж ирдэг. Саныг харсны Ри сүнс харсан юм шиг л алга болоод өгсөн байв. Тан маана тэрхүү тоглоомыг яаж аснаа багталтай наргагүй ярьж байлаа. Мөн бүх асуудлын үнцийг тавьж Fiara гэдэг нэртэй гол дүр нь үнэхээр дургуй хөргмээр амтан байсан талаар ч ярина. Зүг зүгээр байсан хүнийг өөрөө дайрчгаад хорманг сэнглээгээд л уйлаад суучхна. Ийм дүрд хэн л дуртай байв гэж. Саны дургуй үнэхээр л хүрч байгаа бололтой. Тэгээд л эцсийн боссыг ялах хүртлээр Fiara-г төвчиж сүүлийн 3 минутанд өнөөх алдарч жилдээ хийжээ. Тэрхүү 3 минутанд тоглоом тоглох үеийн бүх стрессийг арилгаж жаргалтай мөчийг мэдрэх боломж олгосон юм гэж сан тайлбарлана. Энэ үед Ри болонд нуугдаж саны яриаг сонсоод нууцхан нэмсгэлэн. Манай санд хогийн тоглоом тоглохоо болж энэ удаад олон хүмүүсийн тоглодог тоглоом туршиж үзье зөвлөх бөгөөд түүнд Shangri-La Frontier гэх VR тоглоомыг санал болгоно. Энэхүү тоглоом нь 30 сая тоглогчтой Гиннесийн номд бичигдсэн амар алдартай тоглоом байв. Санч гэртээ харж өнөөх тоглоомын талаар судалж эхэлнэ. Уг тоглоомын түг нь сансрын колонийн фолоос сүрсэн ч шинэ нийгмийг бий болгож олон мянган жилийн дараа тоглогчид дундад зууны үеиг шиг технологийн төвшөнд амьдарч буугаар төрслөгддөг. Энэ нь саны сонирхлыг ихэд татна. Санч VR төхөөрөмжөө зүүж Shangri-La Frontier-ийг эхлүүлнэ. Тоглоом эхлээд тэрээр дүр бүтээх хэсэгт орж анх удаа гайхалтай наривчлалын өндөртэй тохиргоонуудыг хараад догтлсон мэдрэмжээ нууж чадсангүй. Сан хоц элдэд хөсний зэрэг хэмээх дүрийг сонгоно авч түүний уян хатан чанар азтай байдлыг нэмэгдүүлэх тэнүүлчин хэмээх игнийг сонгоно. Дүр бүтээлтийн хэсэг дээр биеийн бүтэц төрлөө өөрөө сонгож болохоор байв. Манай хүч ийм гой тоглоом нэг сайхан дүр бүтээч гэж хэлээд нэг сонин шууны баг зөөсөн хагас нүцгэн дүр бүтээчдیں۔ Загварын тал дээр үнэн мэдрэмж өгнөхөр. Тэрээр өөрийн нэрээ Санраку болгоно оруулж тоглоом руугаа нэвтрэнэ. Түүний гол зорилго бол хамгаалтыг орхин хамгийн сайн зэвсгүүдийг худалдаж авах явдал байлаа. Сан тоглоомын ертөнцид ормогцоо гайхамшигтай уудам ертөнцид ирснээ олж мэднэ. Түүний эргэн тойронд ой мод хүрээлэн байлаа.
Тэрээр өөрийнхөө байгаа байршлыг харан зүүн талд нь эхлээ хот фастер байгааг мэдэн тийшээ явахаар шийддэг. Замдаа өөрийн үзүүлэлтээ харан явж байхад гоблин гарч ирэн түн рүү дайрч эхэлнэ. Тэрээр эргэлзэлгүйгээр тулдаж хурдан хугацаанд ялалт байгуулна. Эхний тулаанаа амжилттай дуусгасандаа баярлан хитрхи амархан байлаа гэж өнгөрөх тэрээр шин тоглоомын байгалийн зураглал, удирдлагын мэдрэмжийг магтаж өмнөх хогийн тоглоомтой харьцуулахад ямар гайхалтай бүтээл болсныг бишрэн зогсно. Тэрээр гоблиныг дуусгах нь түвшний амжилтаа нэмэгдүүлж чаддаг. Удалгүй тэрээр аимшигтай Warfall бааны хэмээх дайсантай тулгарна. Тулаан хөдөлгөөн нь хурдан бөгөөд хүчтэй байсан ч сан довтлооны хэв маягийг хурдан уншиж эсрэг цохилтгийг дуусгадаг. Тэрээр энэ тоглоомд өөрийн ур чадвараараа дэд түвшний дайснуудыг ч ялах боломжтойг ойлгоно. Сан хот руу явж байх замдаа гүүрэн дээр нэгэн саарл төстэй могоотой тулгардаг. Могоо нь тэр бүсийн босс бөгөөд түүнийг аль байж цаашаа явах боломжтой байлаа. Харгас могоотой 3 гишүүнтэй баг тулдах шаардлагатай байсан ч манай хүн ганцаараа тулдахаар болдог. Энэ үед эхлээ хот фастаар нэгэн том хоёрог дуулахтай баатар ирсэн байлаа. Хүмүүс түүнийг харан дээд зэрэглэлийн баатар энд юу гэж байгааг гайхан зогсоно. Гэхдээ түүний хоолойг сонсоход энэ нь саны ахлах сургуулийн охин Ри гэдэг нь тодорхой байлаа. Сан энэ тоглоомыг тоглохоор болсон болохоор ийшээ ороод иржлээ. Тэрээр Сандракуг хайж энэ хотод ирсэн ч түүнийг энд байхгүй мэдээд гайхаж хоцров. Учир нь бүх анхан шатны тоглогчид эхлээ хот фастад ирдэг байв. Тэрээр бодит ертөнцид иргэнээр сантаа зөрчигчтэй л гэж бодно. За харин тоглоомын ертөнцид манай шуван толгойд баатар могоотой тулдаж эхэлнэ. Сан могоон довтлооны хэв маягийг ажиглаж түүний дайралтуудаас бултаж эхлэв. Тэрээр могоог шинэхэн тоглогчдод зориулсан босс гэдгийг ойлгож хөдөлгөөнийг нь уншихад амархан байлаа. Мөн шууд түүнийг дуусгах довтлогоо байхгүй гэдгийг олж мэднэ. Эсэнд сан өөрийгөө нэг цохилтоор өгөх боломжтой гэдгийг мэдээд могоон цохилтоос чатгаараа сайн болтож байлаа. Сан могоон дайралтаас дахин бултаж түүн рүү дайрсан боловч сэлэм нь хуурч орхидог. Тэрээр зэвсгийнхээ бат бөх чанар муутай мэдэж байсан ч эхний дайралт дээр ингэн чинээ ботсонгүй. Могоонд хатуу харьсаг харсан тэрээр Speed Blue Blades хэмээх өөрийн үзэсгэлэнтэй шинэ зэвсгийг туршиж үзэх цаг болсон гэж үзв. Сан могоороо довтолж ихсэн ч могооноос гарах нийлээгаа шингэнд оногдчихдаг. Тэрээр хэдэн үнийг бас гэж ботсон ч дэлгэцээр нь 10 секунд тутамд 1 HP хастаг хор гэдгийг харуулв. Тэрээр өөртөө цаг багуулцсны мэдээ дайснаа хурдан дуусгах шаардлагатай болов. Тиймээс тэрээр могоон сул талыг олж чухал мөчөд дайралт хийх хэрэгтэй болдог. Энэ тоглоомын ертөнцид критикал дайралт нь санамсаргүй тохиолдлоор биш харин довтлогоон төгс хийгдэх үед эсвэл дайсны сул цэгийг онох үед үйлчлэг болохыг ойлгов. Гэвч могоо хатуу хайрсаар бүрхэгдсэн тул түүний сул тал толгой байх ёстой гэдэгт сан бат итгэлтэй байв. Могоо өөрийгөө хамгаалан түүний хийсэн дайралтыг зогсоосон тул сан түүний толгой довтлогоо хийх нь тийм ч амар биш гэдгийг ойлгодог. Тиймээс тэр могоон сул цэгийг бий болгохоор шийдэж Screwfierce хэмээх довтлогооны хөдөлгөөнийг ашиглан нэг цэг төлөвлөсөн дайралт хийн. Тэрээр үүсэн шарх дээр довтлогоогоо үргэлжлүүлсээр байсан ч ямар ч нөлөө үзүүлэхгүй байлаа. Тиймээс тэрээр могоон хөдөлгөөнийг сайтар судлажэгзэгтэй мөчөд критикал цохилт хийж чаддаг. Тэрээр могоогоос унсан эд зүйлсийг авч байхдаа өөрийнх нь ам дуусах төгсснийг анзаарч бүх зүйлээ зараад хурд хүчээ нэмэгдүүлэн тосгоны зүг гүйж эхэлдэг. Энэ үед тосгоны захад хоёр тоглогч зогсож байх бөгөөд нэг нь нэлээдгүй олон хоног тоглосон тоглогч харин нөгөөх нь дөнгөж тоглолтод сурч байгаа охин байлаа. Залуун охин талтай болтой энэ тоглоонд оруулж ирсэндээ туйлын баяртай байдаг. Тэр хоёрыг ярилцж байх зур сан тоостол туулан давхин ирж байв. Түүнийг харсны өнөөх охин мангас гэж бодоод алхаар зэхэж байдаг. Харин залуунч нэлээд туршлагатай юм болохоор түүнийг мангас биш тоглогч байна гэж таньдаг. Хэрвээ тоглогчийг алвал алсан тоглогчийн нэрний урд гавлын яс гарч ирдэг гэв. Үүнийг сонссон охин юм итгэхгүй царилж байсан ч дотор хүн тоглогчийг алж үзмээр санагдана. Гаднаа гэмгүү харагдаж дотроо их л кринж гар байгаамда. Өнөөх залуу Сандракуг могоо хоронд өртсөнийг мэдээд шууд л төв хаалгаар орно дэм буудлын руу явах хэрэгтэйг хэлнэ. Тэрхүү дэм буудлд ороод орон дээр нь хөвтөл шууд өөрийгөө эмчлэх боломжтой юм байлаа. Мань хүн ч хам хурдаараа буудлын зүг гүйж гарна. Ядаж байхад нэг л HP-тэй үлдсэн байдаг. Тэгэд гүйсээр байгаад буудлын руу орсон чинь буудлын ресепшн түүнийг тоож байгаа ч юм алга. Яг өөхөх гээд байх чинь өөдөөс олон юм яриа зүгээр. Тэгэл өнөөх ресепшн чинь 102 дугаар өрөөлөө орно уу гэж хэлэхдээ зэрэгцэн манай хүн ухаан таст орлогоо өсрөн орно. Ивд цэнгэн ингээд л цэнгэн дуусаад хожигдчихж байгаа. Сан бодит ертөнцөд буцаж ирээд өгсөндөө баг зэрэг урам хугарч байсан ч зэвсгүүдээ алдаагүйдээ баяртай байлаа. Тэрээр өөртөө тусалсан залуу талархах хэрэгтэй гэж бодно. Энэ тоглоом хичнээн гайхалтай болохыг бишрэн сууж байлаа. Хогийн тоглоомын бурхан маань скандал хотод хурж очино газрын зураг ангаах хэрэг слав нь хэрэгцээ зүйлсээ хайж эхлэв. Тэрээр илүү хүчтэй зэвсэг худалдан авч про тоглогчдын төвшөнд хүрэхээр зорж байлаа. Түүний хас нүцгэн байдлыг харсан хүмүүс хоорондоо шивэр авир хийн муулцгаана. Энэ байдлыг анзаарсан цаана нэн тэргүүнд худалдаж авах хэрэгтэй гэдгийг ойлгоно. Тэгээд л шууд хувцсны дэлгүүрт ороод мөнгөө хэмнэн хамгийн хямдхан хувцсыг худалдаж авна. Тэгэхгүй бол хүмүүсийн гайхаж ширтсэн хартнаас салж чадахгүй байв. За тэгээд зэвсгийн дэлгүүрт орно олигтой зэвсэг хайсан ч түүн таалагдах юм ерөөсөө байсангүй. Гэтэл дэлгүүрийн эзэн Сандракугийн тулаан хотоо үнэхээр ховор зүйл гэдгийг хэлв.
Үнийг сонссон тэрээр бааны тулгадаа таарсандаа ихэд олзуурхан байлаа. Энэ үед дэлгүүрийн эзэн түүнд шин зэвсэг хийж өгч чадна гэж хэлв. Гэхдээ шин зэвсэгтэй болохын тулд материалаа цуглуулах шаардлагатай байлаа. Ингээд манай хүн тэр даруй хөдөргөхтэй бүс рүү яарвчлан явв. Гэвч хөдөр бодлох тийм ч амар байсангүй. Удаан малтлах хэзэн зүгээр л чулуу гарч ирээд байсан учраас түүний төвчээр барагдана. Тэр 30 минутын турш ухаж арай гэж 2 хөдөртэй болжээ. Ядаж байхад намайг ихтэй байсан тул хөдлөхөд ч хэцүү байлаа. Гинэт нэг уур хүрмээ мэлхий гарч ирэв. Тэрээр намайг олимпийн тамирчин шиг өсрөн орж энэ тентгүй шалбааг өсчүүлнэ. Хөрх мэлхий буруу хүнийхээ уурыг хөрглөөд. Санч тэс чадна өнөөх мэлхүүрөө сүхөө шидээ дунгаачихна. Зуны амралт ихснээс хойш энэ тоглоомыг шинээр тоглох тоглогчид нэмэгдсэн тул тэр яарвчлан 3 цагийн дотор нэлээдэг олон хөдөр цуглуулдаг. Дэлгүүрийн эзэн түүний хөдрийн дунд намгийн болсны чулуудсан ховор таст байгааг анзаарч үг хөдрийг ашиглан гайхалтай хос намгийн нэлтийг урлаж өгдөг. Төд удалгүй шин зэвсгүүд бэлэн болж цамт тэдгээр бурханлаг зэвсгүүд ихээхэн таалагдана. Дархжуул ажлаа дэндүү чухалчилдаг тул өөрсдөө нь урсан зэвсгүүдийг үр хүүг чигээл авч үздэг байна. Дэлгүүрийн эзэн түнд хотоос гарч болохгүйг сануулж оройн цагаар шүн дундын мангасууд их гарч ирдэг болохыг тайлбарлана. Манай хүн тэгээд юугээл үгэнд нь ороод хотод чимээгүй сууж байх үтэй. Шууд дархны газраас гараад шин зэвсгээ туршингаа түшнээ хөлхөр шийддэг. Энэ үед гүүрэн дээр хормоогоотой рий тулдаж байлаа. Одоо болт рий санраакуг энэ тэндгүй хайсаар байгаа бололтой. Түүнд могоо юм чинээ болохгүй байлаа. Зүгээр л ганц цавцлаар могоог дуусгаж орхино. Тэрээр бүх анхан шатны бүсийг шалгасан боловч тэнд сан байгаагүй учраас шууд дараагийн бүс рүү явахаар болсон байлаа. Гэвч анхан шатны тоглогч эхлэлийн хотод очихгүйгээр энэ могоог даваад цааш явсан гэдэгт итгэж чадахгүй л байлаа. Ийм хэцүү давааг давж чадахгүй нь сан байж магадгүй юм гэсээр цааш хөдлөнө. Нөгөө талд сан бүгшнийцэн киноны гориллтэй ижилхэн харагдах улаан болгоод гоблинтэй ширүүн тэмцэл хийж байлаа. Түүний дайсан нь өмнөх мангасуудтай харьцуулахад хитрхи хурдан хүчтэй байсан тул түүнийг ялахад амаргүй байлаа. Гэхдээ энэ мангасыг ялбал түвшний хурдан ахиулах боломжтой байлаа. Дэлгүүрийн эзний хийсэн ясаар өдөр болон шөнийн мангасуудын төвшин шал өөр байв. Гэхдээ хамгийн таагүй нөгөө улаан болгоод чинь бусад гоблинуудад дуудан гаргаж ирдэг. Нэгийг нь яаж гэж байж түүнтэй адил хэдэн наран гоблинтой тулдах хэрэгтэй болцдог. Сан хүчний зөрүү нилээд их байгааг мэдэж байсан ч үнээс зогтох хүсэлгүй байлаа. Ийм гайхалтай тоглоомын ертөнцид хулжээ зогсон гэдэг утгагүй зүйл гэж хэлээд шууд тулдаж эхэлнэ. Гинэт хүчтэй тесрэл бол санаагаар шилэгдэв. Түүнд өрсөн гоблинууд ч хормын дотор өгөө болов. Гэтэл юу байсан гэж Шангрила фронтэрийн жинхэнэ домогт юуник мангас шөнийн янгууд чон. Сан нүдэндээ ч итгэж чадахгүй байв. Энэ бол тоглоомын хамгийн ховор хүчтэй амтан бөгөөд тэрээр амьдралдаа хийж буй хамгийн хэцүү тулаанд орохоор бэлтгэж эхэлнэ. Энэ үед Ри эхлэлийн хотод саныг их л удаан хүлээж зогсно. Аюул сэтгэлтэй. Тэр зүйлдээ тоглож түүнийг хөшөө гэж бодно хүмүүсийн уулзалтыг болчихсон байвлаа хөө. Ингээд Ри саныг эхлэлийн хотод байхгүй мэдээд дараагийн хот руу явахаар шийдсэн байлаа. Замдаа саныг харсан хоёртой таарав. Өнөөх хажууд нь дагалдаж авсан охин манай Рик хараад бас л мангас гэж бодон алхаар завдна. Ингээд тэр хоёроор саны байгаа газрыг заалган талархснаа илэрхийлээд тоос татуулан алгуулна. Энэ үед тэр хоёр түүний нөмрөг дээрх тэмдгийг амж харах бөгөөд энэ тэмдэг нь тоглоомын ертөнцийн юник мангасуудыг ангуулдаг бүлгэмэх байлаа. Юник мангас бол нэр зэрэгтэй онцгой мангасууд. Уг нь бол энгийн мангасууд өснөөсөө хойш хэсэг хугацааны дараа шинээр төрдөгч юник мангасууд дахин төрдөггүй. Тийм ч учраас маш хүчтэй байдаг. Энэ тоглоом дотор ердөө 7 төрлийн юник мангас байдаг тухай цоо яриач байдаг аж. Ихэнх хязгаа гарчрахын тодорхойгүй эдгээр мангасуудыг шилдэг тоглогчид олон клан байгуулсан хөөдөг байв. Тоглоом эхлээд нэг жил болж байхад 30 сая тоглогчоос хэн ч юник мангасыг дийлж байгаагүй. Гэтэл манай хүн нэгэнтээ таарчихсан байдаг. Энэ мангас хитрхи аюултай бөгөөд ганцхан цохилтоор л түүнийг дуусгах чадaltaй байв. Мангас түүн рүү довтолж эхэлдэг бөгөөд сан бүхэл цохилтоос нь болон түүндээ тэмцэлтэж байлаа. Хэрэг түүний төгс хамгаалах скил байгаагүй бол аль хэдийн тоглоомын сүнс болон хуурах байлаа. Сан мангастай үргэлжлүүлэн тулдсаар түүний дайралтаас болтон эсрэг довтлогоо хийсэн ч ямар ч үр дүнгүй хിവэрэ байлаа. Чонч хүчтэй байхаас гадна шилжих чадвар маш өндөр түвшинд хөгжсөн байв. Харанхуй жингэн уусна алга болж хаанаас ч юм ахин дэхэн дайралт хийн. Түүнтэй 5 минутын турш гэмтэл авалгуу тулдаж вертикал дайралт хийсэн ч ямар ч нөлөөгүй байв. Түүний тулаан хос элдний шин шахуу байсан ч аль хэдийн нэлээд эхэлжээ. Сан хэрэг зөөлөн цэгийг нь олж цохиж чадахгүй бол түүний зэвсгүүд үдээрээ өвдрөн гэдгийг мэдэж байв. Ер нь бол энэ араад нь одоогийн өөрийнх нь төвшний дайсан биш ч түүнийг алих боломжтой гэж бодож байлаа. Энэ тоглолт түүнийг алихгаас илүүтэйгээр догтлсон мэдрэмжийг өгч байв. Тэгээд л шууд мангас руу сэрсэн довтлогоо хийж хогийн тоглоомод бүгдийг нь ялж байсан би чамд бууж өгөн гэж санаа юу гээл дайралт хийтэл хаанаас ч юм үл үзэгдэх цавцлал гарч ирнэ манай хүний хөлийг тарьчихдаг. Юу болсныг ч ухаарч амжаагүй байтал ийм хэмжээний дайралт хийн гэдэг. Гэхдээ манай хүн асар хүчтэй дайралтанд өрсөн ч азар 1 HP-тэй үлдсэн байдаг. За тэгээд сан мангас руу гараараа зааж дараагийн удаа чамайг заавал ялах болно. Тэр болтол хинч битгий ялгадаарай гэсээр мангасын гарт амиа алдна. Маргааш нь сан секондолын нэг буудал сэрэх бөгөөд Луконы хараалт тэмдэг нь түүн шингэсэн байлаа. Энэ хараалт биенийхэн зарим хэсгээр сорив шиг тогтсон байх бөгөөд хараалт шингэсэн биений хэсэгт ямар ч зэвсэг хуйг зүүх боломжгүй болсон байлаа.
Тэрээр ийм байдал оршиндоо бухимдэн тоглоомын хит тэнцвэргүй байдалд бачуурна. Одоо түүний түвшнээс доогуур түвшний мангасуу түүнийг хараад зүхтаж хараас шингсэн биеийн хэсэг шидийн довтлохын төсвөртэй болсон байлаа. Хараал нь ариун нэмэгтэй залбирлаар эсвэл хараас нь хараачаа ус туснаар арилгах боломжтой байлаа. Сан өөрийгөө тайвшруулж бүх хогийн тоглоомоос сурсан 3 зарчмаа саналаа. Уужим сэтгэл, сэтгэлийн хат, бас тайван шийдвэр гаргах чадвар. Статусаа шалгалтал тэрээр их хэмжээний туршлага хоримтлуулж олон ч түвшинд агсан байлаа. Гэвч ихэнх оноонуудаа аз дээр тавьсан болохоор одоо тэр ганц цохилт ахааргүй хэмжээний хэврэг дайчин болжээ. Биеийнхээ талыг хуйглах боломжгүй учраас амьд гарах цорын ганц найдвар нь азал байв. Яг энэ үед түүний дээрээс маш ганган хувцастай туулаа унжирв. Энэ тоглоомын хотод мангас байдаг билүү хэмээн эргэлзэн түүнийг барихаар хөөж эхэлдэг. Гэвч туулаа хаалга үүсгэх нь ихэмсэг төрхтэйгээр нэмцэлэн зогтов. Сан хаалганд юник дүүх, туулааны усын урилга гэсэн бичгийг олж уншив. Тэрээр энэ тухай өмнө цайтаас уншиж байснаа саналаа. Тоглоом нь энгийн даалгавруудаас гадна олон тооны тусгай даалгавартай. Тэр дундаа юник гэгддэг нь хизээ хаана яаж шинжлэх нь албан ёсоор мэддэггүй зүйлс байв. Тийм болохоор юник түүхээс олж авсан бүх зүйл дээд зэрэглэлийнх байдаг байв. Энэ бүсэд хамгийн багадаа 80 дугаар түвшний тоглогч нэвтрэх байсан ч тэрээр эргэлзэх зүйлгүйгээр хаалгаар явнарав. Тэрээр туулаа нусад ороход энэ тэмдгүү туулаа явж байлаа. Гэнэт нөгөөх ганган хувцастай туулаа гарч ин түүний зүрхээр нь явуулах шахна. Туулаа хотод тэрээр маш их алдартай болсон бөгөөд сул дорой байж шөнийн ангууштай ганцаараа тулдсан гэж энэ тэмдгүү яригдж байлаа. Жижиг туулаа түүний биеийн дээрх сорвийг хараад юник мангас түүнийг хоолоо биш дайснаа гэж хүлээн зөвшөөрснөө баталгаа гэж хэлв. Тэгээд тэрээр үргэлжлүүлэн түүний ав болох тулаан босс түүнийг энэ дууд нь авчирсан гэдгийг хэлнэ. Сан Ворфл бааныг асныхын төлөө арай алхаар дуудаагүй үз хэмээн сэтгэл түгшин асуув. Энэ үед тулаа өөрийгөө эмүүлгэж танилцуулан дагаж явахыг хүсдэг. Ингээд түүний даган явсаар модны оройд байрлах туулаа нордонд хурж ирдэг. Эмүүлгүүнд энд цөөнгүй хүн ирдэг ч гэлээ энэ ордонд ирсэн анхны хүн чи гэж хэлэхэд сан хинч олж нийлгээгүй юник түүх рүү орсондоо баярлана. Гэвч түүнийг хүлээж байсан босс нь хинч харсан сүрдмээр амар том биетэй туулаа байдیں۔ Тэгэл тэр өөрийгөө ваш гэж танилцуулдаг. Түүнийг харсан саны сүнс биенээсээ зайлах шахна. Энэ үед бодит ертөнцид дэрээ саныг хайн тоглоомын дэлгүүрээр орно. Ирж тэнд байхгүй хараад сэтгэлэн госоосон хിവэрл байв. Харин сан туулаан тусганы талаар мэдээлэл цуглуулсаар л байлаа. Тэрээр өөрийн орчны юник түүхийн талаар бодно аврах том туулаан якузагийн талаар судалсан ч ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байлаа. Энд тэрээр өөрийгөө хэний ч мэдэхгүй юник түүх рүү орсон гэдгээ бүрэн ойлгов. Тоглоомын ертөнцид ваш түүнийг өөрийг нь бэлтгэх санал тавина. Мэдээж энэ сайхан боломжийг сан юу л гэж алтгав. Үнэхээр таатай байна ахаа гэсэн чинь өнөөх туулаа намайг ахаа гэсэн үг гээл ширүүн царайлаа босоод ирдیں۔ Манай хүн ч яана юу буруу хэлчихвэ энэ зүгээр л хошигнол гээл уйлангаа алтна. Гэвч баш үнэндээ маш хөвгөлтэй нэгэн байсан бөгөөд сан хандан байр суурь мэдж байна. Үүнээс хойш намайг ваш гэж дуудаарай. Энийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс л намайг ингэж дууддаг гэж хэлнэ. Ингээд баш өөрийнхөө охиндоо саныг даатгаад явхаар болдог. За тэгээд энэ мөчөөс манай хоёрын юник түүх эхэлж байгаа юм л да. Гэвч сан ядраад байгаа болохоор тоглоомоос гарлаа гэхэд юм уу тэгвэл төрөх газраа энэ тохируулчих гэж хэлнэ. Ваш гэнэт нэг зүйлийг мартснаа санаж санд Ворфл сүнсний хүзөвчийг зүйлээ. Энэ хүзөвчийг зөөсөн үед түвшин ахихад 2 дахин их оноо авах боловч туршлагын оноо ердөө хагцыг л авдаг байлаа. Сан хүзөвчийн авахыг оролцсон ч ваш түүнийг авах боломжгүй. Учир нь сул дорой нэгэн хүчтэй болохын тулд асар их хичээлдэл хэрэгтэй гэдгийг тайлбарлана. Ингээ ваш түүнд Ворфл сүнсний хүзөвчийг хизээж мартаж болохгүй сануулв. Эцэг тулаа санд энэ маш сайхан зогсож байгаа гэсэн ч сан өөрт нь дахиад нэг ачаал нэмэгцэнд итгэж чадахгүй байлаа. Одоогийн байдлаар сан энэ хязгаарлалтын түүний туршлагын оноог хасаж байгаач 2 дахин их бонус оноо авах нь асар том давуу тал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэнэт сан цагаа харан кацуутай уулгаар толсноо сандаг. Тэгээд тэрээр удаан хугацаанд нэвтрээгүй байсан BMP хэмээх тоглоом руугаа орно. Энэ бол сангийн тоглож байсан тоглоомуудын нэг халз тулаан тоглоом байлаа. Мэдээж хэрэг энэ бол нэг төрлийн хогийн тоглоом учраас тоглогчдын доод өдөрт 100-аас хэтрдэггүй байлаа. Үлдсэн цөөхөн хэдэн тоглогч нь бүгд бие биенээ мэддэг бөгөөд бүгд л нэгэн адил хогийн тоглоомын хорхотнууд байлаа. Тулааны эхлэхэд Кацуу Люпишиг гараа сунгана ямар ч дүрэн байхгүй гэж хэлэн дайралтай эхлүүлдэг. Кацуу түнтэй тулалдаж байхдаа өөрийн шинэ тэмдрүүлийн довтлогоо хэмэх техникийг ашиглана. Сан түүний тоглоомын шинэ алдааг олно, шинэ техник сурсанд гайхаж Кацуу яаж юм солиотой нэгэн байж чаддаг вэ хэмээн бодож анжив. Кацуу санг маш урдан хариулт үзүүлж буйг хараад мөн л адил гайхаж осрон. Тэдний тулаанд үргэлж цэцэрл яг л One Piece-ийн тулааны нэг хэсэг шиг л үзүүлэлтөөр болж эргэн тойрны хүмүүс тэдний тулааныг харан зогсно. Энэ тоглоом хогийн тоглоомуудын нэг мөртлөө их их алдартай байдгийн шалтгаан нь энэ юм. Ямар ч дүрмгүй алдаатай тулаан. Алдаа ашигласан ч болно. Сан эцэст нь Кацуугийн нэг гарыг тасалсан ч тэр нь босч ирээ санг өсвөртлөн цохиод унгаачихдаг. Ийм л учраас алдаатай тоглоом илүү сонирхолтой, тааш тааварлахгүй байдаг юм шүү дээ. Сан ялагдсан ч гэсэн сэтгэл өөдрөг байлаа. Сүүлийн үе Шамфрод дандаа ботуудаа тоглоод байсан болохоор үнэхээр л их уйдсан хэрэг. Кацууч түүнийг Шамфрод тоглож байгаад нь итгэж чадахгүй байснаа хэлдэг. Сан үргэлжлүүлэн Шамфрод 7 дэд түвшний асар хүчрхэг дайснууд байдаг. Нээлттэй хийсээс хойш өдий хүртэл хинч ялж байгаагүй гэсэн би тэдний нэгтэй тулдаад аимшигтай ялагдсан. Тийм болохоор ядаж тэр мангасыг ялах хүртлээр зогс бодлаалах гэж хэлдэг. Кацууч тийм бол би ч гэсэн Шамфрод тоглоё гэж хэлнэ. Түүнээс гадна Кацуу санг Шамфрод тоглож байгааг сонсоод өөр нэг хүн рүү мессеж илгээсэн байв. Сан энэ хүний хэн болохыг огтхон ч мэдэхгүй байлаа.
Харин мессеж хүлээн авсан эмэгтэй аль хэдийн шамфраа тоглож байдаг. Бага байдлаасаа харахад их л эвгүй гар болтойдог шүү. Байцтай эн чинь юу вэ? Хохимоо толгой юу да? Эн чинь энгийн нэг тоглогчийг алах үед гарч ирдэг тэнд ш. Сан ч нилээд эвгүй баачгатаа орооцолчих шиг боллоо шүү. За харин энэ үед сан эмүүл хоёр second date руу буцаж ирсэн байлаа. Сан орж ирэхээс өмнө алдаатай тоглоом тоглосноосоо болоод ч тэр хөдөлгөөд их л амар байгаагаа хэлдэг. Сан эмүүлтэнд байх нь ашиг тусыг одоо л нэг ухаарах шиг болдог. Эмүүл энгийн нэгэн бот биш. Харин энэ тоглоомын төвхөнд хизээж гарч ирж байгаагүй энэг төвхрөө хөтөлдөг нэгэн болохыг ойлгов. Ингээд сан эмүүлтэй хамтрахаар болж түүнтэй хамтрагчны статустай болдог. Гэхдээ эмүүлийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад хурдан илүү, бус нь бүгд эмүүлийн доор байлаа. Тэгэхээр манай хүн одоо эмүүлэгч дийлж чадхааргүй хүчтэй байна л гэсэн үг. Сан Луконы тамга юник төхийг эхлүүлэх төлхөөр болсон гэдэгт бат итгэлтэй байлаа. Тэд яг явхаар цэгж байх үед гинэт хоёр охин тэднийг зогсоолоо. Охид бяцхан дулааг харан нөхөрдөж, яаж ийм хөөрхөн амтантай болсныг нь асуудаг. Гэвч сан юник төхийг хинтээ шуулцах бодлого байсан тул шууд л тулаагаа аваад тэндээс алга болоод өгнө. Харамслан тэднийг зогтох үед нэг сониуч охин тэдний зургийг авч Шамфрод групп чатаас энэ ярьдаг тулааг хаанаас олж болохыг нь асуухаар шийдэв. Тэд арайхийн хүний хөлөөс хол газар зугтаж амжив. Энэ үед сан Луконы хараалтай хүнээс доош түвшний мангасуу зугтдаг гэсэн дүрмийг санаж туршиж үзмээр байгаагаа хэлдэг. Аз болоход нэг доогор түвшний мангас гарч ирэн тэднэлүүд дайрдагч саны биеийн дээрх тэмдгийг хараад шууд л зугтаад өгнө. Ийм сайхан боломжийг санаж юу гэж алтгав. Тэр даруй мангасын нараас хүн түүнийг зүйл дуусгана. Санч туршилтаа дуусгаж дараагийн төлөвлөгөөгөө хэлдэг. Түүний төлөвлөгөө зөвхөн өөрөөсөө дээгүүр түвшний дайснуудаа тултгаар шийднэ. Эмүүл энэ санааг нь баяртайгаар хүлээн зөвшөөрч тэд адлаа ирч хүчтэйгээр эхлүүлдэг. Гэвч тэд бүсийн босс байх ёстой газар ирсэн ч намгаас өөр зүйл харагдахгүй байлаа. Эмүүл эм бүсийн боссыг Маттиг гэдэг бөгөөд тэрээр газар доороос гинт дайрал хийдэг гэж тайлбарладаг. Гэвч эргэн тойронд намаг ихтэй учрах хөдөлгөөд уламж хэцүү байгааг тэд ойлгодог. Яг энэ үед газар хөдөлж намгийн босс болох Маттиг гарч ирдэг. Тэрээр гаднаасаа яг л аврах загас шиг харагдах бөгөөд түүнийг доор хаяж 4 хүний бүрэлдэхүүнтэй баг дийлэх боломжтой байлаа. Мангас тэдэн рүү дайрч эхлэхэд сан шилжих хөдөлгөөний ашиглан үхлээс арай хэм болчих чадна. Тэрээр энийг мангастаа тулдны хөгжүүлсэн чадруудаа хэрхэн ашиглах нь энэ тулаанд ялах гол түлхүүр гэдгийг ойлгоно. Түүний төгс салтын ур чадвар нь түлхэлтийн эсрэг довтлохоо болно хөгжсөн бөгөөд үүнийг зөв цагтаа ашигласаар тэр даруй хариу цогцолт өгөх боломжтой болжээ. Түүний сая ашигласан хоёр чадварын сэргээгдэх хугацаа 10 секунд бөгөөд энэ хооронд өөрийгөө хамгаалахаас өөр арга түүнд байсангүй. Мангас ч түүнд завсарлах боломж олгосонгүй. Шууд л түүнийг итгэх гэж дайрна. Харин назар бяцхан дуулаа шидийн хүч ашиглан түүнийг аврав. Эмүүл энэ өрдөө нэг энгийн шидэд дайрал байсан гэдгийг хэлээд сан тоглоомдоо анхаарлаа хандуулан хамтрагчтай гэдгээ мартаж орхисон байлаа. Мангас Эмүүлийн нэг цохилтны хэсэг зур манарсан байдалтай байсан тул санчийн боломжийг дэмжүүлж болохгүй гэдгээ ойлгоод довтлооны хүч болон хурдыг түр зуур нэмэгдүүлэх чадвараа ашиглана. Гэвч намаг дотор хурд нь хөдлөх маш хэцүү байсан тул очиж язгаар байтал өнөөхөн сэрчгэнэ. Мангастай тулалдсан ч хүч хэтэрхий их байсан тул сан хүч мөхсдөж байлаа. Гэхдээ Эмүүл түүнтэй хамт тулдаж байгаа нь бас ч гэж ялах боломж байгааг илэрхийлнэ. Гэтэл мангас намаг шумж газрын гүнээс хүчтэй дайрлагын саныг дээш нь шидэж орхино. Санд баг гэмтэл учирсан ч газар дундхад ихээхэн хэмжээний хохирлоо нөхөхээр байлаа. Үнэн дээр намгийн мангасын дайсны ялах арга нь юм байсан бөгөөд хит өндрөөс унсан баатрууд илүү их гэмтэл авч тоглоом дуустдаг байна. Санч үнийг ойлгож ийм төрлийн техник зохиосон хүнийг үзээ ядна. Агаарт юу ч хийж чадахгүй болсон тул тэрээр үхэлтэйгээ эвлэрэн бууж өгсөн байлаа. Гэвч манай бяцхан дуулаа бууж өгөх бодлого байв. Тэрээр саны унах газрыг тосонгүйсээр яг сана унах мөчөд телепортгийн мангасын дээрээс ундаг. Тоглоонд метеор уналт гэх энэ чадвар байдаг бөгөөд энэ нь доошоо чиглэсэн инерцийг ашиглан дээрээс дайрал хийх техник байв. Санч өндрийн уналтаас ихэнх хэмжээний энерги төрөмжлүүлсэн байсан учраас тэрээр мангасан дээрээс унахад маш хүчтэй агарын цохилт үүсгэн дайснаа ялж чаддаг. Мангас тэр даруй дэлбэрт санч анд үлдсэндээ итгэж чадахгүй л байлаа. Ингээд тэр хоёр алдсан энерги нөхөн цааш хөдөлдөг. Сан Эмүүл өөрийнх нь бодсоноос хүчтэй байсныг хүлээн зөвшөөрнө. Том хотод хүрэхэд Эмүүл дахин хүмүүсийн анхаарал татах нь тодорхой байсан тул өөрийг нь нуух арга бодох хэрэгтэй болдог. Эмүүл өөрт байгаа нэгэн зүйлийг удаан хугацаанд ашиглаагүй гэдгээ хэлнэ. Тэрээр Warpal бууч хэмээх нууцлаг эрдний буугачаа ашиглан хүний дүр туурна. Үүнд нь цочирдсан сан юу ч хэлж чадахгүй зогссоор л байв. Гэвч энэ хоёр л Эмүүлийн энерги ихээхэн зарцуулдаг тул буцаад энгийн төрхөндөө оров. Тэд эцэстэн 3 дахь Чрема хотод хүрч очлоо. Эмүүлийн гайхалтай хотыг хараад сэтгэлтэн догдолж байхад сан юу ч болоогүй мэтэл зогсно. Энэ байдлыг анзаарсан Эмүүл яагаад түүнийг баярлахгүй байгааг асуухад сан энэ мэтийн хотыг олончуудаа харж байснаа бардамнан хэлнэ. Ингээд тэд хот руу явж Эмүүл хүмүүсийн анхаарлыг татахгүй тул хүний төрхөнд хуурна. Хотын хаалган дээр байгаа харуулууд саны хагас нүцгэн байдлыг сэжиглэн юу тохиолдсныг шалгаж эхэлдэг. Яг энэ үед Эмүүл саны гуниг төв тайлбарын тухай хөдөлгөөр зохион харуулуудыг аргалж чаддаг. Гэвч хүмүүсийн дундаас нэг нь охин саны гарыг барин чи тэр хүн бидтэй хэмээн асууна. Манай хоёр ч юун танихгүй хүн өөдөөс нь ингэж байгааг гайхаж оцрон. Гэвч энэ өмнө саны тулааг асуугаад байсан хоёр охины хийсэн хэрэг байлаа. Тэр хоёр ч за энэ шуун багтаас асуугаад байх юу байсан? Зургал байхад болоо. Угаасаа агуу мэдлэг тоглогч нар хаасаагүй байгаа юм чингээд өнөөх зургийг тоглогчдын группт постлсон байлаа. Энэ ертөнцид ярьдаг тулаа байдгийг мэдсэн хүмүүс бөөн шок. Юу нь ярьдаг тулаа ийм зүйл байсан юм уу? Тоглоомын алдаа юм шүү гэх мэтчлэн энэ тэнтгүү шуугалтна.
За ингээд л сан олон хүний дунд ховор тулаа болсон алдартай тоглогч болж тэр хэрээрээ олон тоглогчийн ч бай болж байгаа юм л да. Саны гараас зурсан өнөөх охин Warful Bunny яаж зургаснаа хэлээд өгөөчгээс алдаггүй. Гэтэл яг энэ үед өнөөх тоглогчдын ангууч эмэгтэй гараад ирдэг. Энэ эмэгтэй өмнө Сантаа хогийн тоглоом дээр таарч байсан бөгөөд тэр тоглоомд харандаа дайчин гэдэг нэртэй байсан. Тэрхүү хогийн тоглоом системийн алдааг ашиглан энгийн нэргэдийг боолчиж Саны эсрэг дайчилж байсан байдаг. Тэгээд Шам Фрог хүртэл түүнийг мөшгөж өшөөгөө авахар ирсэн байлаа. Харандаа эмэгтэй энэ тоглоом намайг Артур Фенсэлкон гэж дууд. Ховор төрлийн мэдээлэл авсан бол бусаддаа хуваалцах хэрэгтэй бидтэй хэмээн хуургасан өнгө аястай хэлдэг. Цаашид энэ дүрийг Фенгээ дуудаа явчих. За ингээд тэр хоёрын тулаан эхэлнэ. Фэн дүүн рүү хортой хутга шидсэнд сан амжилттай хамгаалж чадна. Тоглоомын ертөнцид тоглогчдыг ангуучилдаг нэлээд олон бүлэглэл байдаг бөгөөд тэднээс хамгийн алдартай нь Артур Кай гэх бүлэглэл. Энэ Фэн гээд байгаа эмэгтэй тэрхүү бүлгийн 2 дугаар түвшний ангууч байв. Тэр хоёр тулдаж байхдаа би бинийгээ үгээр эдэн өдөөстэй. Фэн түүнд өөрийгөө тохиолдлоор дирээгүй. Харин Артур Кай бүлгийн толгойлогч түүнд үг дамжуулсан болохыг хэлдэг. За тэгэхээр үүний ард нэлээд том босс байгаа байх нь. Тэрхүү босс нь Саны эмэг төвхийн талаар мэдсэн бөгөөд санд энэ төвхөө хэлж өг. Эсвэл үг гэсэн хоёр сонголтыг дамжуулсан байлаа. Мань хүн ч юугээл тийм хурдан бууж өгөөдөө. Шууд татгалзаа дайралтай эхлүүлнэ. Одоогоор тэр хоёрын зүсгийн чадвар ялгаатай төвшөнд байгаа учраас Сан маш болгоомжтой тулдах хэрэгтэй болно. Яг энэ үед эмэгл хит удаан хүний төрхөнд байсан учраас туулаа болон хувирч эхэлдэг. Тэрээр аль болох ийм байдлаа удаан хатгалахыг хичээв. Гэтэл тэдний хажууд байсан өнөөх шин тоглогч түнд төрөхөд эмэгл удаан тисцсэнгүй. Бүгд л гайхаж оцорно. Өнөөх шин тоглогч бүр хөрөөстэй аргагүй байдалд орсон Сан эмүүлийг аваад хот руу зүхтэн. Уран хүрсэн Фэн түүний араас хурдан нэмнэ хөөж эхэлдэгч өнөөх шин тоглогч эмэгтэй тэднийг хамгаалан зүхтэх боломж олгодог. Нэр энэ шин тоглогчийг анимела гэдэг шүү. Цаашид хэдүүлээ энийг анигэл дуудаа явчих. Тэрээр эмүүл үнэхээр л их татагдсан бололтой. Түүнийг хамгаалан эндээс амьд гарах боломж олгохоор шийдснээ хэлдэг. Гэтэл гай газар доороос гिचээр өнөөх хүн Фэн хамдрагчтай дагуулсан нэрсэн байдаг. Нэг сөрхөц царайсан 4 тоглогчийн ангууч тэдний замыг хөндлөсөн гарч ирдэг. Энэ үед Ани Фэн рүү харштай ашиглан дайрал хийсэн ч Фэн түүнийг өөртөө шингийн түн рүү буцаагаа явуулчихдаг. Өөрийнхөө дайралтад өртсөн Ани өгөхөд тунчиг орхон байлаа. Харин нөгөө 4 тоглогчдын ангууч сан руу дайрал хийсээр л байлаа. Гэхдээ 4 шилдэг тоглогчид гэмтэл утруулна гэдэг үнэхээр л боломжгүй зүйл байлаа. Гэтэл энэ үед яг цагаан болд Саныг крашлдаг манай хоёрт Баатар Рээ гарч ирнэ. Бүр амар хүчтэй нэг дайралтаар л тэдний нэгийг тонилгож орхидог. Түүнийг харсан бусад хилэнч бүр шок. Манай хоёрч бас түүнийг өөр нэгэн дайсан гарч ирлээ гэж бодоостой. Рээ Саны нийтэд дэлгэцсэн зургийг хараад түүний байршлыг олсон байлаа. Рэгийн одоогийн баатрын дүрийг саягаар тэг гих бөгөөд нэлээд л хүчтэй. Бас тэр хэрээрээ алдартай нэгэн байлаа. Энэ үед маш багаантай үлдсэн Ани Фэнийг өөртөөгөө цуг дэлгээх нууц зэвсгээ ашиглана. Үнэхээр л сэтгэлтэй нэг нь. Тэдний анхаарал сарнсан байдлыг далимдуулан Сан эмүүлийг аваад Рэгийн толгой дээр гიშгээ зүхтаад өгнө. Зүхтах замдаа тэрээр Рэ танд нь уушлаараа хэмээн хэлээд яваад өгнө. Бусад ангуучид тэдний араас хөөх гэсэн ч манай Рэ тэднийг юугээл зүгээр явуулах вдэ. Та нар байгаагүй бол Сантаа ярих боломж олдох байлаа бацаануудаа гэдэл тэдний замд хөндлөсөн. Сан эмүүл хоёрч хотод амжилттай нэвтрэн хаалгаа нээж тулаан ордондоо ирдэг. Энэ үед Фэнэс би өгсөн маань болгоомжгүйгээс болсон. Чамд ялгцсан гэсэн үг биш шүү. Аттек хоол дээр ирж туслан чинээ сансангүй. Өөр нэг хэлэх зүйл байна. Кацутай хамт United Rounds дээр уулзъя. Хизээ гэдгийг нь дараа хэлье гэсэн мессеж ирсэн байлаа. Кацучи мэдээ сонссон болдоо санд ханд чи гэдгээ хэлнэ. Эмүүл сан хоёрч хүчээс эргээгээд юник тулааны бэлтгэлийг эхлэхээр болно. Эмүүл түүнийг дагуулны явсаар Warful зингэлт хүрээлэн дагуулн ирнэ. Үнэхээр л том тулааны талбар байх бөгөөд Вашингтонд өөр төрлийн 10 мангастай тулдах даалгавар өгсөн байлаа. Гэвч түүний эсрэг тулдах эхний мангас нь таваараа сөргөлөн гарч ирэх Мажадори хаунд гэх чоннууд байлаа. Мэдээж санаас илүү түвшний мангасууд байж таараа. Санд ч үнэхээр хэцүү байх нь ойлгомжтой. Бодит ертөнцид Рэ Сантаа уулзсандаа догтлон хөөрч байлаа. Сан миний толгой дээр гიშгтээ надтай ярьсан гэдэл бас тэгжирж байгаа сонин л гар байгаа юм. Толгой дээр хүн гიშгэхэд баярлаж л байдаг. Харин энэ үед Сан мангасуудтай бэлтгэлээ хийсээр л бүхэл бүтэн 7 нодоо дайрал хийсэн ч нийгэмд нь ч ялж чадсангүй. 8 дахь орлого дээрээ Сан мангасуудын сул талыг арай гэж нэг юм олдог. Сул тал нь гэвэл тэдний ард зогсож байгаа командлагч чон байлаа. Тэгээд бусад мангасуудад анхаарал хандуулахгүйгээр түүнийг элдэн хөөж дуусгаж чадна. Гэхдээ дараагийн мангас нь үлгэр гардаг 15 толгойтой атгаалжин хар мангас байх нь тэр. Санч мангасуудын сул талыг олон тэднийг ялан явсаар аль хэдийн 9 мангасыг ардаа орхижээ. Сүүлийн 10 дахь мангастаа тулдгаар зэхэж байх үед баш гарч ирдэг. Тэгээд тэрээр 10 дахь мангасыг өөрөө барьж ирснээ хэлэн дүндээ тулдуулахаар шийдснээ хэлэн түн рүү шиднэ. Өнөөх мангас нь бүр амар догшоо харцтай мотчиг нөхөр байх нь тэр. Вашингтон танд нь энэ мангасыг лузерс бүүд гэдэг. Чи наадах мангасаа угаасаа ялж чадахгүй. Тиймээс би чиний нөхцөл байдал тохирсны ялалтын дүрм гаргах болно. Ялалтын нөхцөл нь 5 минут амжилтах гэж хэлдэг. Санч түүнийг басамжлан 5 минут л юм бол зүхтаад байх болон биш үү гэж хэлж дууссан үгүй юу? Асар хурдтай дайралт түүний хажуугаар сүнгэнэн өнгөрөн. 30 сая тоглогчтой энэ тоглоомд энэ мангастаа тулдаж буй анхны тоглогч нь Сан байлаа. Санч түүний дайралтаас болцсаар сэлмээрээ нэт сүлбэх гэж оролцсон ч түүнд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тиймээс тэрээр дайралт хийхгүйгээр зүхтахаас өөр замгүйг ойлгодог. Энэ үед аль хэдийн 1 минут өнгөрсөн байлаа. Нөгөөх мангас нь зүгээр л хөлгөөнгөө зогсоод түүн рүү дайралт хийсээр л байдаг. Үнэн нь эвгүй гар. Гэтэл манайх хүн амьд үлдэх гэж үйл таамаа үзэж байдаг.
Ялцчгүй дээд түвшний мангас гэдэг нь ойлгомжтой байлаа. Дан ганц мод төмрийг удирдахаас гадна өөр олон төрлийн шидийн дайралтыг хослуулан ашиглах чадвартай нэгэн байв. Энэ чигээрээ байгаа дээр 5 минут ч тэсэхгүй гэдгийг мэдсэн Сан түүний шидийн дайралтыг зогсоохоор шийднэ. Тэрээр түүний шидийн хүчний гол их үүсвэр нь шидэт таг гэдгийг мэдээд түүний тайгийг булааж авахар шийднэ. Тэгээд мангасын дайралтуудаас чадварлагаар бултаж тайгийг нь булааж чаддаг. Гэвч тогширсон мангас түүн рүү улам бүрэл хүчтэй дайралт хийж эхэлдэг. Тулаан дуусгаад өрдөө 1 минут үлдсэн байлаа. Сан дайралтуудаас нь болцсаар байсан ч түүний хоригт яах аргагүй орчихдог. Аргагүй нэрхийн тэрээр түүний тайгийг зүг буруулан шитгэд мангас тайгаа аван түүн рүү дайрах мөчөд азар цаг дуусч сан ялалт байгуулна. Гэвч мангас түүнд уурсан хэвээр байсан тул түүн рүү дайралтаа хийсээр л байлаа. Энэ үед ваш хүрчрэн мангасыг нэг л цохилтоор дуусгаж орхидог. Их л хүчтэй гэдэг нь тодорхой. Вашч түүнийг магтан урамшуулж Тулаан хотын хүндэт дэргэн болгон өргөмжилдэг. Мөн түүний сүнсний хүзүү хүчийг тайлж Тулаан улсын урилга хинэг төвх дууссныг хэлдэг. Гэхдээ түүнд дараагийн хинэг төвхийн нэмэлт төгс Warfall Vaniгийн хүсэлт төрдөг. Мань хүн хүсэлтийг хүлээн авсан ч яаж эхлүүлэхээ ч мэдэхгүй байлаа. Энэ түүхэн мэдээж түүний түвшнээс өндөр байх нь ойлгомжтой. Одоогоор саны түвшин 31 байгаа. Гэтэл энэ түүхийн шаардлагатай түвшин 80 байдаг. Сан ч юник түүхээ эхлүүлэх хүртлээр хотоор хайгуул хийхээр болдог ч гадаа төрхөө нуухгүй бол тогтоомын анхуучдад баригдах магадaltaй байлаа. Луконы хараалаас болоод тамхтай хэстэй хуйг өмсөх боломж болчихсон байдаг. Энэ үед Имүүл нэгэн мэрэгэн санаа төрж Тулаан дэлгүүр түүнийг дагуулсан очдог. Тулаан дэлгүүрийн эзнийг Имүүл өөрийн дүү Фиц хэмээн танилцуулах бөгөөд түүнд тохирсон шинэ хувцас хийж өгөхийг хүсдэг. Гэтэл хийж өгсөн хувцас нь хувцас чиглэлдээ зүгээр л даавд тогтсон байгаа аахгүй юу? Сан ч юмтай яаж авах вэ? Харвас нийгмийн юм байгаа үстэй гэж ундууцсан. Ингээд тэр хоёр хотоор хэрэгтэй зүйлээ цуглуулсан дараагийн очих газруудаа төлөвлөж байлаа. Удаан ярилцсны эцэст тэр хоёр Ширэнгэн ой нагуурын явахаар шийдэв. Гэтэл энэ үед тэднийг байшингийн булангаас Рэй ажиглаж байдаг. Энэ үед Ашура Кайгийн тэргүүн орсолоод өөрийн хүмүүсээ саныг барьж чадаагүйд нь бөхөндөн суун. Тэр хэд атак холдор байгаагүй бол бүтэх байсан гэдгийг хэлээд уушлах хүсдэг. Орсолоод энэ дулаа яалтчгүй юник төвхтэй холбоотой. Тэр системийг ч олигтой мэдэхгүй анхан шатны тоглогч заавал олж ир хэмээн тушаал болгоно. Рэг анзаарсан манай хоёр хэсэгтээ гайхсан байдлаа зогсно. Санчвар толгой дээр нь гიშгсэн болохоор өшөө авахар хүрээдэрлэл хэмээн дагжин чичирч байлаа. Ингээд л шууд Имүүлэг дагуулсан тэндээс зугтана. Энэ үед Ашура Кай бүлгмийн алуурчид тэдний хайн хотоор явж байв. Гэхдээ тэд зугтаж буй сан Имүүл хоёрыг хараад араас нь хөөж эхэлдэг. Алуурчид тэднийг төмөр балгасын зүг явж буйг мэдээд бусадтай мэдээлэл дамжуулна. Имүүлж буруу зүг рүү яваад байгааг санд хэлэхэд тэрээр алуурчдыг төрөгдүүлэх гэж ингэж байгаагаа хэлдэг. Тэдний төлөвлөгөөч амжилттай болж алуурчдыг хуран Ширэнгэн ой нагуу нүдэнд хурч ирдэг. Гэтэл тэдний ард манай Рэй ирсэн байх бөгөөд тэр хоёр түүнийг харан сүнсээ зайлтлаа. Рэй гараа сунган түн рүү чиглүүлэхэд саны зүрх зогсонгоо алдна. Гэтэл тэр зүгээр л найзын хүсэлт явуулсан байлаа. Найзын систем. Энэ бол тоглоом доторх нөхөртлийн бэлэгдэл бөгөөд найзлах хүсэл гаргах нь түүний төлөөлөл юм. Санч үүнд гайхан балмагдаж орхино. Манай Рэй ч арай ядан найзлах болох уу хэмээн сул дутаа асууна. Санч түүнийг эмэгтэй тоглогч гэдгийг мэдээд гайхаж хоцорно. Тэгээд тэрээр өөрт нь найзлах хүсэл өгч байгаад нь гайхан эргэлзэж түүнийг найз мэт хэмээн дүр эсгэж мэдээлэл авахар орлож байгаа юм болов уу гэж бодож эхэлнэ. Эцэст нь тэрээр хүсэлтийг нь зөвшөөрөн цаашаа явж оддог. Рэж хүсэлтийг нь хүлээн авсан төхөлөн газар хүрэхгүй баярлаастай. Алууч дөөсдөө хуурдагтнаа мэдээд Ширэнгэн ойн зүг явсан ч Рэг хараад сүйдээ авчаад зугтана. Сан Имэл хоёр Ширэнгэн ой руу орж энгийн төрхөндөө ордог. Энэ ойн үнэхээр л сонирхол татхууд сайхан газар байлаа. Ингээд Сан бэлтгэлээ базаа нь хэрэгтэй зүйлсээ цуглуулж эхэлдэг. Гэтэл тэдний хажууд цог болон Empire зөвгөнүүдийн хооронд ширүүн тулаан өрнөж байлаа. Ширүүн тэмцлийн эцэст хатан зөвгийн ялагдаж бусад зөвгөнүүд таран зугтдаг. Энэ үед догшорсон цог тэднийг анзаарч хөөж эхэлдэг ч Сан түүний анхаарлыг содруулан дуусгах чадна. Ингээд тэрээр хэрэгтэй материалаас цуглуулж дараагийн нэг зүйлээ хайхаар цаашаа явдаг. За харин энэ бол Ширэнгэн ойн бас нэгэн надад явдал хайгчд бөгөөд тэд Ширэнгэн ойн боссыг хайж байлаа. Гэвч тэдний зам нэг утас байгааг хараад юу юм бол гэж дээр нь дараад үтсэн чинь өнөөх аимшигтай босс байж таархан тэр. Сан явсаар боссын байгаа газар ирэхэд хаалга нь хаалттай байлаа. Учир нь өөр тоглогчдод босстой тулдаж байхад орох боломжгүй байдаг юм байна л да. Ингээд цааш нь харуул өнөөх бүлэг тоглогчд босстой тулдаж байгаа харагдана. Хамгийн сүүлийн тоглогч нь чулуун даруулж өгснээр Сан дотогч нэвтрэх боломжтой болно. Санч хөргий тоглогчийн хойтхыг уншчихад юу л бодвол болог гэж урагшлаад орно. Тэгээл дотогч орсон чинь нэг сон эвгүй орчин огтж авдیں۔ Дээшээ харсан чинь өнөх тоглогчдын цогцыг хоол болгоцсон байж байлаа. Энэ босс нь Ширэнгэн ойн хамгийн хүчрэхийг аалзсан мангас байдаг. Санч Имэлд ханд нь хоошоо байж бай. Энэ дулаан хитрхи аюултай гэж хэлээд аалзны торон дээгүүр Спайдермен шиг л харайж өгнө. Аалз түүн рүү том чулуу шидсэн ч тэрээр амжилттай болтон цааш хөдөлсөн ч түүний байгаа газар чулуу шидэгцээр л байлаа. Санч бүх дайралтаас чадварлагаар болтож Ширэнгэн босстой нүр тулна. Өмнө нь олонч мангасуудыг цааш харуулсан мань хүн ийм жижиг төрлийн мангас ялагдана ч гэж юу яах вэ? Тэгээд л шууд луп слашаа ашиглан дайсны тэнцвэрийг алдагдуулж доош унах. Мангас шүслээ ашиглан хан тогтоох гэж оролцсон ч Сан түүний оролдлогыг зогсооно. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гिचээд өөрийнх нь чулуунуудыг дээрээс нь унгааж түүнд нилээдгүй их гэмтэл учруулна. Ингээд тэрээр доошоо бууж мангасыг бүр мөсөн дуусгахаар шийднэ. Мангасын биеийн дэрх тэмдгийг хараад хуушны Лукандо тулдаж байх үеийн эргэн санаж түүнийг дийлэх хүчтэй болон хэмээн өөртөө хандгааж Ширэнгийн боссыг амжилттай дуусгаж чаддаг. Мангасыг ясны тэвч баярлан наадам хийх нь холгоол юм бодж байлаа. Энэ үед санд хогийн тоглоомын найз Кацугаас зурс ирсэн байх бөгөөд тэрээр Шамфрод нэгэн мангасыг ялж байгаа харагдана.
Бодит ертөнцид Рэй манад Санта найз болсон тухайга баяр хөөртэй ярина. Тэгээд тэрээр саныг нууцаар дагах шаардлагагүй болсон. Миний найзлах хүслийг хүлээн авсан гэж хэлв. Ингээд тэрээр тоглоомын дэлгүүрээс гарan явж байх замдаа саныг өөр нэгэн газар Шамфрогийн тухай ном уншиж байгааг харна. Балмагцсандаа тэр хаваарлныг оролж ирэх бөгөөд Азар сан түүнийг анзаарсангүй. Сан сонин дээрээс өөрийн найз Кацо ярьслага өгсөн байхыг харна. Бодвол их л хурдан төвшин дахиад хүмүүсийн анхаарал төвчсөн байх. Мөн утгагүй Шамфрогийн зуны том нийл болох гэж байгаа бололтой. Үзэгдэл солигдож хогийн тоглоомын United Rounds дээр харандаа дайчин Сан Кацо хоёртой уулздаг гэж байгаа харагдана. 80 хамгаалагчаар хамгаалуулсан харандаа дайчин руу дайрах саналыг сан гаргасан гэж Кацо хэлнэ. Тэрээр хааныг очиж алах нь сонирхолтой юм шүү гэдэл манай харандаа дайчны карьерийг сүрүүлсэн юм байх. Тэр хоёрын хоорондоо элдвиг ярьж байх зур харандаа дайчин тэдний яриаг таслан гол яриандаа ордог. Тэрээр Сан Кацо хоёр танд нь Юник мангас, уулч манагч Визамоны гуруулаа ялах уу гэж асуудаг. Харандаа эмэгтэй та хоёрыг зөвшөөрвөл Юник мангасын тухай олж мэдсэн бүхнийг хэлэх болно. Зуны том шинжилгээний дараа хавирган сартаа шүүн. Тэр өдөр Юник мангасыг ялъя гэж хэлдэг. Үзэгдэл солигдож санч номын дэлгүүрээс гарч байгаа харагдана. Яг энэ үед тэрээ түүнтэй ярилцах боломж олдно. Тэрээ саныг дуудан мэдлгээд санч бүр сандран зогсно. Яагаад байгаа юм болоо гэсэн чинь тэрээр өмнөх охины нэрийг мартчихсан байд юм. Юу лээ гаагаар төгссөн Йоко блүү, Ека блүү хурдан санаараа гэдэл өөр өөртөө ярьж өгнө. Ашгүй нэг нэрийг нь санаж Саяга гэж хэлнэ. Тэрээ ч өөрийнх нь нэрийг санаж байгаад нь баяртай байлаа. Тэр хоёрыг ярилцж байх зур саны утсанд фэнэс мессеж ирсэн байх бөгөөд тэрээр хөнгүү гэрлүүгээ яарн явдаг. Сан гэртээ ирнэ шууд тоглоомоо эхлүүлж тоглоомын ертөнцийн нэвтрэнэ. Тэрээс ирэхэд эмээл хажууд нь байх бөгөөд эмээл сангаас өнөөдөр юу хийх гэж байгааг нь асуудаг. Сан хариуд нь түүнээс өмнө хэлэх зүйл байна гэд 2-7 хоногийн дараа буч сахиж Визамон гişтэй тулахаар босноо хэлдэг. Үнийг сонсон эмээлийн зүрх амаараа гарах шахан найсаар баш энэ мэдээг дуулахаар гүйж оддог. Гэхдээ л үнийг мангас шүү дээ. Маш хүчтэй амьсгалтай аратан байх нь ойлгомжтой. Сан фэнтэй уулзалтын тухай бодно. Тэрээр манай багт NPC байгаа гэхэд хэрвээ NPC байгаа бол эртхэн багасаа гаргасан дээр. Учир нь энэ тоглоонд NPC өгвөл дахин сэргэгдэггүй юм гэж хэлнэ. Үзэгдэл солигдохоос сан нэмэл хоёр башийн өргөнд байгаа харагдана. Баш санаас Визамондо тулдах гэж байгааг ч сонсон. Үнэн үү гэж асуудаг. Сан хариуд нь би ганцаараа биш ээ. Манай хуучны хамтрагчид бас байгаа. Би тэгэд хүч султаа гэдгээ мэдж байгаа ч тэрнийг ялах сул талыг заавал олох болно. Одоогоор 2-7 хоногийн хугацаа байгаа ч гэсэн би чадах чинээгээрээ сайжрах болно гэж хэлдэг. Түүний бодит байдлыг ухаарсан Баш Визамоны тухай ярьж өгдөг. Тэр эв хавгүй амтэн үү? Овшин шулуухан хязгаар гэж мэддэггүй тэр утгагүй худлаас болж ихнэрээ алдаж хүч чадахгүй биетэй болчихсон. Тэр одоо өөрөө хэвдэж чадахгүй амьд өгтөл. Тийм бол хэн нэгнээ түүнийг хэвтүүлэхгүй болохгүй гэж хэлээд түүний гуйлтыг нь зөвшөөрч багахан хэмжээний тус хүргэхээр болдог. Тэгээд тэрээр зэвсгийг агуулгах руу тэдийг дагуулсан явж өөрөө зэвсэг урлаж өгөхөр болдог. Тэнд Вила хэмээх бас нэгэн туулаа байх бөгөөд ерөнхийдөө Башийн бас нэгэн охин. Түүнтэй танилцсан сан энэ тосгонд байгаа бүхэл туулаа Башийн хүүхэд юм уу ч гэж бодож амжина. Аргагүй л дээ танилцсан болгоно охин гэд байгаа юм чинь. Саны Ворфл зэвсгийг харсан Башч зэвсэгтэй хүлээн зөвшөөрөгчтэй хэмээгээд хувьсэл хийхээр болсноо хэлдэг. Хувьсэл хийн гэдэг нь Баш өөрөө зэвсэг бүтээх үйл явцыг л хэлдэг юм шиг байлаа. Аав нь өөрөө зэвсэг хийн гэдгийг сонсон Билагч бөөнл тогтол үүсгэн. Баш зэвсэг урлан гэдэг их л ховор үзэгдэл юм шиг байгаа. За ингээд л Баш зэвсэг бэлтгэх ажилдаа орж манай хэд ч тогтол дүүр нь хар зогсно. Билаг аав нь зэвсэг хийх үзэгдлийн хэдэн жилд нэг л тохиолддог. Тэр бол босс дарах нь. Тэр энгийн нэг дарах юм биш. Дархны оргилд хүрсэн нэгэнд хүлээн зөвшөөрөгддөг аавгаа дарах нь. Алдагдсан эртний зэвсгийг урлах аргыг эзэмшсэн эртний дарах нь. Тэднийг хурцлж чадсан бурханлаг дарах нь хэмээн хэлнэ. Ингээд Баш зэвсэг урлаж эхлэх бөгөөд төмрийн давтал бүт шидэт тойрог үүснэ зэвсэг шингэж байлаа. Баш үргэлжлүүлэн зэвсгээ давтаж байхдаа дуулж зэвсгийн хүчийг илүү хурцлана. Бас нэг төрлийн таринтал юм шиг байгаа. За ингээд зэвсэгч бэлэн баж Баш тэднийг хурц дээд доод сар хэмээн нэрлэнэ. Энэ хос элдэн дангаараа маш олон төрлийн чадвартай бөгөөд хоорондоо нэгдэн нэг л бод нь ашиглах боломжтой байлаа. Гэхдээ энэ зэвсгийг шаардлагатай түвшинд хүрэх хүртлээр бүрэн ашиглах боломжгүй гэсэн анхааруулга гарч ирнэ. Санч одоо ашигламаар байна гэж ойролцоор л хоцорно. Оройн сан сар драмад байх бөгөөд нэгэн буудал уучлаараа жоохон хоцорчихлоо гэсээр л орно. Энэ түүнийг Кацо Фэн хоёр хүлээж байх бөгөөд тэдний бараг 3 гаруй цаг хүлээлгчихсэн байдаг. Тэд гуруулаа уулзалтаа эхлүүлж Юник мангасны тухай ярилцаж эхэлнэ. Санч өөрийн осон мэдээллүүдэд тэдэнд хуваалцдаг. Фэнч нэлээд юм ярьж яснаа өөр хийх ажилтаа гээд тэр хоёрыг төмрийн агуу түвшнээ хөөж бай гэж хэлээд яваад өгнө. Тэрээр босохдоо саны ард байгаа эмүүлийг анзаарч хэсэг ширтэж байснаа гараад өгнө. Сан Кацо хоёрыг ярилцаж байх зур эмүүл хөөх юм. Санракусан чи хөвдөд байн гэдэл шивнээд байдаг. Үнийг сонссон Кацо чиний хэрэгсэл яриад байн гэдэл хашгирч өгнө. Ингээд тэр гурав тэндээс хөдлөн явсаар бурхны хар төмөр балгасын нурд хурж ирнэ. Визамоны түвшин 200. Тиймээс ядаж 50 дугаар түвшинд хүрсэн байх ёстой гэсэн тул тэд энэ явж байлаа. Тэд хаалгаар явна ортолд энэ тэдгүү чулуу хавтангууд агаар төвж байдаг. Тэд хааш явахаач мэдгүй хэсэг тэнэглэн зогсно. Одоогоор Кацогийн түвшин 30 бол санийх 37 байлаа. Тэнд агаарт нэгэн пирамид шиг чулуу гарч ирэн тэдэн рүү дайрч эхэлдэг. Манай хэд ч амжилттай болцож Кацо тэр чулуу ганцхан цогтолтоор л үгүй хийн. Гэтэл амар олон чулуунууд түүн рүү довтолж эхэлдэг. Кацо тэдний ганц цогтолтоор л дуусгаж байлаа. Мань хүнд энэ чулуунууд юу ч болохгүй байлаа.
Тэд явсаар нэг нь ангал болох бөгөөд хин нь доошоо орохоо шийдэж чадахгүй байхад Кацуу шууд шийдэмгүй үсрээд орчихно. Үнийг харсан Нэмүс санд ханд нь энэ яасан зоригтой эмэгтэй вэ гэж хэлэхэд сан наадах чинь эргэтэй штэ л гэж хэлнэ. Хөрх юм түрүүнээс хойш эмэгтэй гэж бодоод яваад байсан байгаа. Ингээд тэд доошоо бууж фэнэ өгсөн ургаар загас барьж байтал усан доороос гинэт нэг нь амрах том мангас гараад ирэх нь тэр. Сан өөрийн үндсэн дэвсгээ ашиглах боломжгүй байгаа учраас Блакийн хийж өгсөн өөр нэгэн зэвсгийг дуудан гаргаж ирдэг. Ингээд шууд л усны мангасаа хийх тулаандаа орно. Сан Кацуу хоёр хамтарсан дайрал хийх бөгөөд сан нэг зэг төвлөрсөн довтлогоо хийж Кацууч мөн найдал мангас руу дайрал хийн түүнийг ялж чаддаг. Фэн ирэхээс өмнө тэр хоёр овоо хэдэн төвш дахиад авлаа. Тасралтгүй тулаан хийсний эцэс сан 42 левел, Кацуу бүр 40 левел хүрчихсэн байдаг. Фэн өөрийн утсан шалтгаанаа тайлбарлан өмнө нь саны ширэнгийн боссыг ялж байсан газар нууц хаалга байдгийг хэлж өгнө. Ингээд тэд нууц хаалгаар орон цаашаа явж байлаа. Хонгол өнгөрөөд аалзан лидийн зэсээр хүрээлэгдсэн нэгэн талбайд ороод ирлээ. Талбайн гол нэгэн хөгшин мод байх бөгөөд тэрхүү модны хажууд нэгэн охин мод налаад сууж байдаг. Энэ охиныг Сэцүна гэдэг бөгөөд тоглоомын нэгэн төрлийн NPC байдаг. Яг манай эмүүл шиг. Фэн Сэцүнаг тэдэнтэй танилцуулах бөгөөд Сэцүна харж байгаагүй хүмүүс байна гэж хэлв. Сан журагч нь хоолоогоо засаж намайг санраагүй гэж хэлж дуусаагүй байтал тэр хоёрыг дагуул 1-2 гэж танилцуулна. Тэд гол яриандаа орж Сэцүна Визаймоны тухай ярьж эхэлнэ. Үнэн дээр Визаймон түүний нөхөр байсан бөгөөд өчүүхэн эндиглээс бол Сэцүна нас барж түүнээс хойш тэрний бушийг Визаймон манаж байгааж имэйл тэрэ булч сахигч гэдэг нэртэй болсон юмсан ч. Сарны гэрлийн шидийн хүчийг ашиглан энэ газрыг орон зай нэсрэг талд оруулснаар хинч хүрч чадахгүй болгосон юм. Гэж битүү сартаа шөнө сар гэрлээ алдах үед түүний байгаа арын орон зайд хүрэх хориг алдагддаг. Тиймээс түүнийг ялж амар тайван нойрсуулж өгөөч хэмээн тэднээс хүсдэг. Фэнч битгий санаа зов. Чамайг зовж байгаа түүнийг амар тайван нойрсуулж өгье гэж хэлхийг сонсон. Сан Кацуу хоёрч инээдээ барьж ядаастай. Энэ харандаа эмхтэй мөн үү? United Rounds дээр NPC хааны хөсгөр чирэн дайснуудыг татан нөгөөж болгож NPC гүнжийг гэрлийн бүрхүүл өлгөөд тоглогчдыг өргөх өргөл болгосон зэвдэг сэтгэлд харандаа дайчин NPC-тэй баяртай ярилцаж байна. Түүнд хүн чанар төрөө юу? Энэ зүрх сэтгэлүү гэдэл гүн шок. Үннийг сонсон Фэн тэр хэдийг агаарт нислэн цохиж орхино. За ингээд тэд Визаймонтой хүчтэй нэгтгэн тулдгаар болно. Бодит ертөнцид сан орноосоо босны нүүр гараа угааж байдаг. Бид саны гэр бүлийн гишүүдэд одоолныг танилцах боломж олгоно. Саны ээжийг Эйка гэдэг бөгөөд шавжин дуртай нэгнэ. Бүр шавжнуудаа тус бүрд нэр өгчихсөн гэдэл бод. Харин түүний охин дүүг Рүми гэх бөгөөд загварт айгүй дуртай. Ирээдүйд модель болох сонирхолтой нэгэн байдаг. Тэрээр Тово гэх моделийн улаан галзуу Фэн бөгөөд ирээдүйд яг л түн шиг болохыг хүснэ. За харин саны аавыг Сэнжи гэх бөгөөд тэрээр загсчин хүн байдаг. За ингээд гэр бүлээрээ хооллож дуусаад сан тоглоомын ертөнцийн иргэн орно. Тэрээр энэ удаад өмнө тоглох байсан хогийн тоглоомуудын нэг рүү орох бөгөөд тэнд нь Dragonfly гэх тоглогчтой таардаг. Ингээд зүгээр зогсож байхаар тулдгийг тэр хоёр үзэлцгээр болно. Өнөөх нь сан руу гараа сунган дайрахад санч тоглоомын алдааг ашиглан түүнийг болгож тавина. Нөгөө тоглогч нь бас айгүй шартай. Дахиад тоглоё л гин. Санч сандлыг хүлээн авч өөрөө төрүүлж дайралтаа хийдэг. Гэтэл өнөөх гарчин саны дайралтыг хуулж түүний анхаарал сарнсан байдлыг далимдуулан нислэн цохино. Ингээд хожлын харьцаа адилныг бод шийдвэрлэх тулаанаа хийдэг. Санч түүн рүү дайрал гэж Dragonfly түүний дайралтыг хамгаалж байлаа. Dragonfly-ын довтлох ээлж ирэхэд тэрээр тоглоомын шинэ алдааг ашиглан дагвар цохилтод дайралт хийдэг. Ийм төрлийн алдааг өмнө хизээж харж байгаагүй сан тэр цохилтонд нь сайн дураараа өртөнө. Ингээд эхний раундч Dragonfly-ын ялалтаар өндөрлөнө. Хоёр дахь раунд дээр сан тэрхүү тоглогч тоглоомын өөр нэгэн алдааг зааж түүнийг гайхшруулна. Тэрээр тоглоомын алдааг ашиглан өөрийгөө хоёр болгоно хуйлж Dragonfly руу дайралтаа хийж эхэлнэ. Dragonfly яа харахгүй ялагдах бөгөөд тэрээр сан талархаж байгаагаа илэрхийлсээр хоцорно. Үзэгдэл солигдож Кацуу Фэн хоёр төвшин ахиулах бэлтгэлээ хийж байдаг. Учир нь Кацуугийн төвшин 47 байгаа. Тиймээс дор хаяжил 50 хөргөх хэрэгтэй. Харин энэ үеийн сан тулан хотод ирчихсэн нэг газар руу ухаан жолоогүй бүж байдаг. Тэрээр эмэлтэй хамт өөрийн нэгтгэл зэвсгээ туршиж үзгээр яарч байгаа нь. За ингээд тэр хотын эсгэл гарданд нэвтрэх бөгөөд тэндэн бас нэгэн ганган тулаа сууж байв. Түүний нэрийг Элк гэдэг бөгөөд бас л башин охин. За тэгээд өнөөх нь тэр хоёрыг ямар зорилгоор ирснийг нь асуухад санд энд эсгэл нэгтгэж бодог тухай сонсоод ирснийг хэлдэг. Өнөөх нь ч тийм юм даач сайн гэдгийг хэлж түүний эсгэлийг нэгтгэж өгөхөр болно. За тэгээд Элк эсгэлээ нэгтгэх захиалга өгчөөд хүлээгээ сууж байлаа. Гэхдээ өнөөх нь нэгтгэл эсгэлийг нь амар сонин шимэн зүйл хойлоод ирсэн байх бөгөөд түүнийг нь л уух хэрэгтэй болж байгаа юм л та. Нэг өсөндөө үнийг уужгал эсгэлүүдэд тусад нь ашиглах шаардлагагүйгээр хоорондоо холбоод ашиглах чадвартай болно л гэсэн үг. Санч нөгөө шингэнийг хараад сэжиглээ сте. За тэгээд амт мэдрэхгүй юм чинь гэсээр нөгөө шингэн зүйлийг бүгдийг нь ууж орхино. Уусны дараа шинээр 6 скил сурч бусад скиллүүдээс нэгтгэн ашиглах боломжтой болсон байдаг. За тэгээд байж байтал их бас нэгэн хэрэгцээ скиллүүдийг худалдаж авахыг санд болгоно. Яг үнэндээ энэ тулаа үнэн мөнгөний дунтаа гар байж таарна. Дэлгүүт их л баян орж ирсэн саныг хормын дотор л хоослоо хайчихна. Бараг ирээний зах дээр зогсдог худалдагч их чиг л бүх скиллээ шахчих байгаа. Уг нь хөөрхөн юм уу анхааруулах гэж оролцсон ч их чин түүний амыг таглана. Ингээд мөнгөгүй болсон сан хэсэг зур гутарч суун. Сан гинэс Фэн Кацуу хоёр доор уулзах цаг тоосноо санаж хурдхан шиг л уулзах газар руугаа явна.
Фэн тоосон газартаа аль хэдийн ирсэн байх бөгөөд тэр хоёрыг хүлээгээд сууж байлаа. Фэн Визамонто 2-7 хоногийн дараа тултна. Манай бүлэгбэх түүний тулааны чадвартаа тохирсон бэлтгэл хийж байгаач Визамонто тулдахаас татгалцсан. Гэхдээ саяхан тоглоомын дөрөв нэг нь өөрчлөлт орсон. Тэр нь юу вэ гэвэл тоглоомын ангуучдыг устгасан нэг нь түүний бүх зэвсгийг авах боломжтой. Тиймээс би тэдгээр хулцгууруудын багт байх хүсэл алга. Биднийг олохоос өмнө тэднийг устгахнаа л гэж хэлдэг. Бас юу ч хийгээс буцахгүй зөвөн гар байгаа юм шүү. За маргааш бодит ертөнцөөс Шамфрогийн зуны нийлтийн өдөр байх бөгөөд систем нь ерөнхийдөө бүрэн шинжлэгдсэн байлаа. Аалзан лилийн цэцгсийн дунд Сэтвна дурлал залуутайгаа болж байгаагаар хэсэг зуур үзэгдэх солигдно. Маргааш бүх тоглоом тоглогчид хотын дэлгүүрүүдээс шинэ айтем хайж авлаа. Серверийн шинжилтээр ховор төрлийн дахин амжилуулах чадвартай шинэ хэрэгсэл гарсан байв. Мэдээж тэр ховор хэрэгслийг Фэн авч яваа нь харагдана. Энэ үед тоглоомын их нь гадаг өнөөх 2 дүр гадаа ярилцж байлаа. Өнөөх сонин охин бас л сурсан дангаараа гинт байжснаа мангас гэдэл хүмүүсийг алах гээд байдаг. Тэгсэн чинь манай Рэ амар сандарчихсан 2 тишэл холигч байдаг. Уг нь эргэн тойронд мангас харагдахгүй л байх юм. Гэтэл санд нэг захидал илгээх гээд яахыг шийдэж чадахгүй байсан юм байх хөөрхий. Тэгээд л удаан бодсны тэр захидлаа явуулахар шийднэ. Энэ үед сам нэмэл хоёр гадаа цай уусан шигээ сууж байлаа. Харин өнөөх мэлт шуу түүнд захидал авчирсан байх бөгөөд манай хоёр тэрийг тогс шуу гэж ойлгоод тэрүүхэн тэндээ бужигнаа болно. Мэдээж энэ захидал нь Регийн явуулсан мессеж байх бөгөөд тэрээр захидалтаа боломжтой бол шинэ нэмэлтээр орсон зүйлсийн тухай хамтдаа шалгаж үзмээр байна. Хамт яж болох уу гэсэн байдаг. Тэгж байтал дахиад нэг мэлт шуу хүрээд ирхэн тэр эмүүлч хөөргөн саныг өгөхгүйгээл харамлаастай. Тэгсэн дахиад тэрэгээс захидал ирсэн байх бөгөөд гинтийн ажилдаа болоод явах боломжгүй болчлоо sorry гэсэн байв. За тэгээд угаасаа сан амжихгүйсэн болохоор ашна мэдээлэл болж байгаа юм. За тэгээд хариу бичээд явуулчаад байж байтал тэдний хажууд ваш ирсэн байлаа. Ваш өнөөдөр битүү сартаа шүн. Өнөөрөө Визамонто тулдах өдөр чинь биздэ гэж асуухад санд шийдэмгий байдлаар тийм гэж хариулна. За тэгээд ваш түүнд амжилт хүсээд яваад өгнө. Эмүүл энэ тулаанд оролцож чадахгүй гэдгийг хэлээд түүнд өөрийн сахиусаа өгнө. Ингээд оройч болж Ашуракай бүлгэмийн Фэнийг хүлээн зогсож байлаа. Гэтэл яг энэ үед Рэ гарч ирэн тэдгээр алуурчд руу дайрна. Бүгд юу болоод байгааг ч ойлгосонгүй. Рэч ганцаараа ирээгүй байлаа. Тэрээр өөрийнхөө хамтрагчтай мөнэд дагуулна иржээ. Гэхдээ ганцаараа байсан ч манай хүн барна л да. Орслоо тэргүүтээ алуурчид өөрсдийнх нь нууцыг яаж осныг гайханд аваагаар дамжин зогсно. За харин манай гурав лили цэцгийн талбайн дунд Визамонто тулдах бэлтгэлээ хангана. Фэнч алуурчдын нууцыг Рэ зааж өгсөн нэгэн байлаа. Энэ үед орслоод үлдэгдэл тэргүүтээ дагуулна. Ширэнгийн ноён нууц хаалганд ирсэн ч дотор нь аль хэдийн хүн орчихсон байлаа. Өөр тоглогчид мангастаа тулдаж байхад угаасаа орох боломж байхгүй. Ингээд тэд Фэнийг уруусныг ойлгоно. Манай гурав бүтэн сартаа шүн тулааны эхлүүлэхээр нууц хаалгаар нэвтрэн оров. Тэд хаалгаар явна ороход голбоо ганцхан Сакура цэцгийн мод бүхий тойрог талбай тэднийг ухтан аавна. Модны хажууд нэг нь самурай өмсгөлтэй баатар сууж байх бөгөөд хажууд нь Сэцунагийн бус шарагдана. Тэрхүү самурай робот нь мэдээж 7 юник мангасан нэг Визамон. Сан түнтэй тулгаар урагшлагад Визамон тоглогчид ирсний мэдэн тулааны байрлал аван зогсно. За тэгээд ч тулаан албанисоор эхэлж тэдний хооронд ширүүн тэмцэл өргөнө. Самурайн цавцалт маш хурдан байх бөгөөд сан түүний цогсон ч ямар ч нөлөө үзүүлдэггүй. Тэрээр үргэлжлүүлэн дайрал хийсээр л байлаа. Харин Фэн Кац хоёр түүний тулааныг холоос ажиглан хүү ямар сайн тулдаг юм бэ гэж зогсож байдаг. Тэд өмнө Визамоныг маш сайн судалсан бөгөөд HP-гийн тэг болох биш тусгай нөхцөл бүрдүүлэн ялдгийг мэдсэн байлаа. Булч сахигч Визамон цаг хугацаа өнгөрөх тусам тулдах арга барилаа өөрчилж байлаа. Тиймээс эхний шатанд 10 минут амжилт хэрэгтэй. Визамоны сэлэмжигч айгүй урт ганц далавтаар л өстө ойр авийн бүх зүйлийг хамгаан алдна. Тийм урт сэлмийг ямар ч хурдан эргүүлдэг. Санч түүний дайралтаас чадварлагаар болтон түүнд хариулт үзүүлж байлаа. Кацош тэр хоёрын тулааныг ажиглан дайсны хөдөлгөөнийг тогтоож байв. Харин Фэн тэр хоёр чөтгөрдөө тулдах бүхий л нөхцөлийг ханган нарыг нь даав. Фэн үнэндээ тулаанч спорт төрлийн баатар юм шиг байгаа. Гэтэл самурай нэг нь өргөц байрлалаа унд салхи руугаа адил хурдал саныг хоёр хувааж орхино. Бүр амар хүчтэй юм бол тэгэл зүгээр л түүний ихлэл. Саныг яг өгөхөөс өмнө Казаа өргөн амтуулах бөмбөлгийг ашиглан түүнийг аварна. Энэ айтем нь саяны шинжилтээр гарсан хэрэгсэл бөгөөд өгсөн тоглогч дээр 10 секундын дотор ашигласнаар HP-гийн бүрэн нөхөд сэргээдэг орб байлаа. Фэн өдөр нь хотоороо зарагдаж байсан бүх 27 ширхэг орбыг худалдаж авсан бөгөөд нэг нь лхий 4 сая манатай тэнцвүүц асар үнэтэй хэрэгсэл байв. За тэгэхээр манай гурав нийт 27 амжуулах хэрэгслэгээр бус сахигч Визамонто тулдана. Тэдний төлөвлөгөө нь сам Визамонто тулдаж ялагдвал Кацо Фэн хоёр түүнийг амжуулан тулааныг үргэлжлүүлэх байв. Энэ стратеги зомби төлөвлөгөө гэж нэрлэгийг үнэн сүртэй. Ингээд л нэг орбоо ашиглан саныг амжуулж чадна. Ингээд саныг хүчээс илбэг хүртэл Кацо дүндээ тулдахаар болно. Өмнө Визамонто сайн тулдсан болохоор сан түнд тулдах арга барилыг хэлж өгөр болдог. Одоохондоо ялах аргагүй болохоор бүх чадлаараа булталгав. Кацо Визамонто тулдаж байх оронд сан өөрийнхөө хүчээс илбэн яаж дайрах талаараа бодно. Хүчээ базааж дуусны дараа зэвсгээ шинжилээд Кацудаа солигдно. Энд ч одоо хамт тулдаж болдгоо юм байх таа. Тулаанч үргэлжлэж самураа 5 секунд үргэлжлэх үхлийн аян буулгаад л тэгсний айгүй том үлэн гар гаргаж ирээд сан руу дайрна. Уган саяын аянгаж чаднаас нь амжилттай болсон ч үлэн гарт яах ихийн зургуул өртөнө. Мэдээж энэ дайралт нь асар хүчтэй том юм хойно хүчл орхино. Үхлийн 10 секунд хараахан дуусаагүй бол Кацу саныг дахин нэмлүүлэх орбшилно. Тэгээд саны оронд Кацу тулддагч 5 секундч болдоггүй дахиад л өгчөөн. Фэнж үнд бэлгэлтэй байсан болохоор Кацуг дахин нэмлүүлнэ. Кацу өгөхэд сан түүнийг орлож тулдна. Мэдээж дахиад л самуран гарт өгнө. Ингээд тэр хоёр ээжинч өгсөөр л Фэнж тэднийг амьлуулах гэж байдгаа барсаар л байна. Өнөөхөн бүр алдаргын машин уул хэлтэй.
Гинэд өнөөх самараа тулдгаа болоод гинэд зогсчихно. Тэгсэн харин тулааны ихний шат дууссан юм байлээ л дээ. Ердөө 10 минут л амьдуулдаг гэж нийт амьдуулах бөмбөлгийнхөө талыг нь үрчгэж байгаа юм. За тэгээд жалбан сар 20 дугаар шат эхлэх ба самараа нэгэн тарин уушиж тэнгэр чидийн тойрог үүсгэн өөрийн хамтрагч морой дуудана. Өнөөхөн бүр дөрвөн хөлтэй том орын машин шиг асар өндөр морь байх бөгөөд кацууд үндэд тулдгаар болно. Тэдний 2 дугаар шатны даалгавар нь дуудагдсан гэрийн визамын хоёрыг холбогдохоос хамгааланга 1-р шатны адилаар 10 минут амьдуулах ёстой байдаг. Хэрвээ дуудагдсан морь болох гэрээнийг тоолгүй орхивол өнөөхөн тэдэн рүү өөрөө довтолж тэгээд бүр визамонтоо нийлчихвэл үнэхээр л дийлдэшгүй аратан болохоор байдаг. Тиймээс кацуу гэрийнтэй сан визамонтоо дулдаж харин пентеро эрийг спортлох үүрэг хүлээдэг. Өнөөх гэрийнч кацууг араас нь хөвөн лазераар гадлаж байдаг. Кацуугийн хувьд 10 минутын турш амьдуулах найдвар нь орон дээр суух байлаа. Сайн харуул морилуу гарах шат байх бөгөөд кацуу нөхцөл байдлаа ашиглан түүнийг ургалаад авна. За тэгээд шууд дээр нь гараа суухад өнөөх нь тогш назраг лугаа идэл бүлгэлж гарна. Харин энэ үед фэн энэ чихтэй байгаад байвал хугацаа дуусгаас өмнө бүх амьлуулах хэрэгслээ дуусна гэдгийг мэдэж байгаа учраас өөрийн алтан жинлүүрээ ашиглахаар болно. Энэхүү алтан жинлүүр нь энэ тоглоомын юник хэрэгслүүдийн нэг бөгөөд зүүн талд өргөл болох барьц хийснээр баруун талаас нь өргөлтэй тэмцүүн шимжээний шагнал авдаг байна. Ингээд фэн өөрийн бүх зовсоо жинлүүр дээр тавиад нийт 300 оноо цуглуулдаг. Ингээд 50 оноог тулалдаж буй сан кацуу хоёр чилжүүлж тэр хоёрын үзүүлэлтийг хэд дахин нэмэгдүүлнэ. Хүч орсон сан визамонтой хүч тэнцүү тулалдах бөгөөд санч боломжийг ашиглан визамоныг ашиг хүстэй цохинд сэлмийн гараас нь мулталж чаддаг. Тэгээ хурдан шилжих чадвараа ашиглан самурайн сэлмийг барин тулалдах гэсэн ч өнөөх нь тоорын алхах шиг асар хүнд ид байж таарна. Тухайн мөчид гэрийн кацууг столник хоёр тишээс авчулж өгнө. Харин сэлмийн алдсан визамон асар хурдтай болцсон байгаа юм чинь саний хажууд асар хурдтай шилжиж ирээл түүнийг алхаад өгнө. Сан намжид зугтсан самурай фэн рүү довтолж ихсэн учраас аргагүй нэрхэн түүнийг хамгаална өөрөө түүний гарт амиа алдна. Фэнч дайсны дайралтаас хурдан болтож амжиж түүнийг амьлуулна. Цаг дуусахад 1 минут үлдсэн байлаа. Энэ үед кацуу морноос унахгүйгээд өөрийгөө мортой нийлүүлээд хүлчихсэн байгаа юм чинь бас л зэлтэй сэргэлэн гад. Азар цаг дуусаж 20 дугаар шатыг манай хэд амжилттай давж чадна. Манай хэд юу болоод байгаа мэдэхгүй таг гайхан зогсно. Энэ үед самурайн хуйг цуурч эхэлдэг ба жихэн дулаан яг одоо л эхлэх гэж байдаг. Өмнө нь Ашуракай бүлмийн бүх гишүүд энэ үе шат хүртэл явж байсан бөгөөд хуйгийн цуурсан визамын хашгирах үед гарсан талбыг бүхэлдэн бүрхийг цочрлын хүчнээс болоод бүгд өгсөн байдаг. Мэдээж фэн төлөвлөгөө байсан бөгөөд өмнө нь тулдаж байсан туршлагатай болохоор визамон руу ариун ус цацаж түүний хүрээний дайралтыг амжилттай зогсоож чадна. Гинэд кацууг нь унаж байсан морь ч гэсэн авраг том рот болон хуурдаг. Одоо тэд энэ үе шатыг л давж бол визамоныг алчглаа л гэсэн үг. Сан фэнийг кацуу туслахыг хэлээд өөрөө визамонтой тулалдахаар болно. Ариун усанд оногдсон визамоны төсвөрлөх чадвар суларсан бөгөөд санд түүнд багч гисэн гэмтэл учруулах боломжтой болно. Санч өөрийн хэрэгслүүдээс шин толгойн хамгаалалт аван зүүдэг. Мөн машин хийж өгсөн зэвсгийг бүрэн ашиглах боломжтой болсон байлаа. Самурайн дайралтыг толгоогоор хамгаалж мамгаалаад сүртэй. Тэгснээ бүр визамоны араас шидийн хүчээ ашиглан дайралт гэж түүнд гэмтэл учруулна. Дахин кертикал дайралт гэж самурайг сөрүүлээд авна. Харин энэ үед фэн кацуу хоёр авраг роботоо тулдаастай. Гинэд нөгөө робот нь кацууг барьна уурах шиг эргүүлж байснаа дараа талцхан. Фэн амж түүнийг аваад кацууд хүчийг нэмэгдүүлдэг ерөндөг шиг нэг юм өгнө. Гэхдээ ийм бохонлог айтан ашигтай байдал чигээ сөрөг нөлөө ихтэй байдаг. Түүнийг залгисан нэгний түвшин 30 секунд тутам нэгээр буурдаг байна. Иймээс тус хугацаанд амжиж роботыг ялах хэрэгтэй болдог. Кацууч сөрөг нөлөөг мэдээгүй залгисандаа бухимдаастай. Зовж 50 левел хүрчээд байхад 15 минутанд 20 левелтэй болдог гэдэг тунчиг харамсалтай биз. Финч роботыг ялахын тулд өнөг хүрлийг бас л өөрөө залгиж орхино. Хүчин нэмэгдсэн манай хоёр роботоос зугтгаа болоод түүний эсрэг тулалдаж эхэлнэ. Гэсэн ч нөгөө робот нь асар хатуу хуйгтай учраас тэр хоёрын дайралт нөлөөлдөггүй. Санч визамонтой тулалдсаар л яг энэ түүний HP 3-1-д ороход автоматар Climax Boost хэмээх скил хийдэг чинь. Энэ скил нь HP буурагдсан үзүүлэлтүүдийг нэмдэг онцгой шидтэй чадвар. Сан түүн рүү дайралт хийсэнд самурай чадварлагаар бултаж түүнийг гүйцэх гэсний саны хүзөөндөх зүйлтийг хараад гинт зог тусна. Тэгснээ өнөх робот чинь Alice гэдэл дахин хэлээд байдаг. Огтэрх чадваргүй бие хөдлөгдөг цогцсон байх гэсэн чинь ярдгэл байсан юм биш. Тэгснээ гинэт тулааны эхлүүлээ секундалийн хүүхдээгээ дайрна. Түүний дотлоо нь өмнөхөөсөө арай л илүү хүчтэй болсон байлаа. Огцон хүчтэй дайралт хийн саныг дотлох боломж олгодоггүй. Шидийн хүч болон тарны хүчийг хослуулан ашиглаж илүү хүчтэй огсорсон дайралтуудыг хийн. Саны скил бараг л шавхагдаж байлаа. Тэгснээ гинэт саны хажууд шилжинээр түүнийг цавчиж орхино. Санч түүний эсрэг юу ч хийж чадсангүй. Ингээд түүнийг дуусглаа гэж бодоод эргээд явтал манай хүн юугээл тийм хурдан ялгаж байх үү? Өөрийгөө өхөн гэдгийг мэдээд амьдлуулагч бөмбөлгөө яг өөрийгөө дээрээс шитсэн байгаа аахгүй юу? Гэхдээ түүний цэлмэг тэнгэр их дайралтанд босод шидийн хүчээс ч илүү өндөр зэрэглэлийн давталгаа байлаа. Сан түүний бүх дайралтыг эсэргүүцэн бодож зүй тогтол эсгэлэн хугацааг олох гэж хичээнэ. Эцэст нь нийгэм эсгэлүүдийн зүй тогтлыг ойлгож эхлэх шиг. Дайсны цэлмэг тэнгэр их дайралтаа 30 секундэд унших хугацаатай болохыг олж мэднэ. Гэхдээ түүний дайралтаас дугтааж байтал яах ихийн 6-30 секунд өнгөрчихнө. Дайсан ч тэр даруй түүний дэргэд шилжинэрч хүчит дайралтаа хий. Санч ингэн гэдгийг мэдэж байсан тул амьдлуулагч бөмбөгөө өөр дээрээ шидээд дахиад л амьдрах боломжтой болно. Гэвч дайсны бас нэг ядаргаатай скил нь түүний хөдөлгөөнийг хорих шавар арга байлаа.
Хөдөлгөөн хийх боломжгүй болох үед яалтчгүй дайсанд алдагдчих байгаа юм. Нэг цааны амьдлуулах бөмбөлөг дуусах ердөө 5 ширхгэл үлдсэн байлаа. 3 дугаар сард эхлээд 5 минут ч болоогүй байгаа. Ингээд тэрээр 10 минут тэсгэнд бол цэнгэр тэнгэр эзэрхийлэгчээс яаж игээд амьдлуулах шаардлагатай болно. Харин энэ үед Фэн Кацу 2 хуйгт гэрэнтэй тулалцаар л байлаа. Гэрэнж олон аянгууд сум харамж тэднийг амрах бодлого байв. Кацу Фэнээс өмнө гэрнийг ялахаар бодож олсон гэсэн тэр чинь юу юм бэ гэж асуухад Фэн өөрийнхөө амийг хорлцдог. Гэрнийг алах төлөвлөгөө 8 хорлох байсан юм бах та. Гэсэн чинь өнөөх Фэн нэг гартаа тулалдаж чадахгүйгээд тийм үйлдэл гаргасан байдаг. Фэн гэрнийг түрүүнээс хойш ажиглаад байхад гидсээ хамгаалж тулалдаад байсан их л зэжигтэй санагдаад байв. Иймээс түүний сул тал нь гидсэндээ байхтай гэж таамаглаад энэ тухайга Кацуд хэлдэг. Кацууш олон ашиглан гэрний тэнцвэрийг алдагдуулж түүнийг хөдөлгөөнгөө олгоно. Энэ үед жадчин Фэн гэрний гидс рүү үргэлжлсэн дайрлагын хоёгийг амжилттай нэвтэж чадна. Юуч мангасыг устгах биш улам бүрэл удирдлаггүй болгоод хайчхана. Өнөөх гэрийн гидснээсээ лазер гаргаж ирж буудаад байсан тул тэр хоёр дутгаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Энэ чигээрээ байгаад байвал лазер саныг ч унах магадaltaй тул тэр хоёр түүнийг хурдхан шиг л дуусгах хэрэгтэй болно. Ингээд тэр хоёр зүгтгүйгээр мангасын лазерыг сөрөн тултна. Фэн дайралтайсан болтон нүсээр Shadow Feeder чимийг аргыг ашигладаг бөгөөд энэ Наруто дээр гардаг Shikamaru-гийн сүдрийг харах аргатай яг ижилхэн зарчмаар ажилладаг дайсны хөдөлгөөнийг харах техник байдаг. Ингээд тэрээр өөрийнхөө сүүлийн жадаа гарган гэрний гидс рүү чиглүүлэн шитгэх гэж байдаг. Тэнд гэрийн төвн рүү нэг пуужан харавсан ч Фэн өөрийнхөө нэг гараа золиослон хамаг хүчээ жадандаа төлөвлөрүүлэн дайсны сул зэг рүү онилон шиднэ. Ингээд дайсны хамгаалтын хүчийг сулруулна. Кацу түүн рүү өөрийн хүчтэй нодоргын намтыг үзүүлснээр авраг ровт гэрнийг амжилттай устгах чадна. Одоо зөвхөн санд сүлжээ найдвар үлдсэн байлаа. Тэрээр бус сахигч Визамоныг алчихвал тэр гурван ертөнцийн домогт юник мангасыг алсан анхны тоглогчид болно л гэсэн үг. Санд амьдлуулах хэрэгсэл нэлээд зөөхөн үлдсэн тул өөрийн нууц зэвсгээ гаргаж ирнэ. Тэгээд тэрээр өөрийн хос сарын нэлтийг нэгтгэж критикал дайралт оновчтой байдлыг нэмэгдүүлэх онцгой зэвсэг бүтээн. Гэвч тэрээр 11 HP-тэй байх бөгөөд түүний хийх техникийн 9 болон түүнээс доош HP-тэй байх үед ашиглах боломжтой байв. Ингээд тэрээр өглөө гэж бодож байтал Фэн Кацу 2 самурай анхаарлыг сарниулна. Боломжийг ашиглан сан өөрийгөө гэмтээд HP-гээ багасгаж дайралтын техникийг ашиглах боломжтой болно. Энэ дайралтаар л дайсныг дуусгахгүй бол тэдний өөр ямар ч боломж байхгүй. Ингээд тэрээр бүх хүчээ хоримтлуулна, Crescent Warp-лаа ашиглан дайсны хамгийн хүчрхийг цэгмэг тэнгэр хэмээх дайралтыг сөрөн зогсно. Нэлээд ширүүн сүргэлдээний эцэс самурайн сэлмэн газар туурна унана. Ингээд ялагдал хүлээсэн бос сахигч Визамон өөрийн хугарсан сэлмийн аван Цэцунагийн болсны зүг алхана. Тэрээр хайрт бисгүйгийнхээ бусны дэргэд очино, түүнд хайртай гэдгээ хэлнэ, тоос болон замхан налгуулна. Сарнай мод хатаж, манай гурав хэвийн бүсэд хүрч ирнэ. Цэцунатны хүлээн зогсож байх бөгөөд тэдэнд баярлаж талархснаа илэрхийлнэ, өөрийн хүслийг гүйцээсэндээ баярлан энэ ертөнцөөс явна одно. Ингээд тэрээр явхаасаа өмнө Бахамута хэмээх нэгэн загсыг хайж олно, ирээдүйн мэдэрээ гэсээр сарн чингэн замхрав. Эцэст тэр гуравт ялалтын мессежээр нь хоорондоо зөөрөх зайгүй найзууд болсон байлаа. Энэ үед тоглоомын ертөнц даяар зардан тунхаглах хонх дуурна. Shangri-La Frontier-ийн бүх тоглогчдод мэдэгдэж байна. Энэ мөчөд юник мангас бус сахигч Визамон ялагдлаа. Ялсан тоглогчид Санраку, Ойкацо, Артур Фенсэлгонаар мөн юник мангас ялагдсан тулд ертөнцийн төвх Shangri-La Frontier урагшлалаа хэмээн манай гурвыг зарлана. Мэдээж энэ том бүлэгмүүдийн хувьд муу мэдээ. Хэний ч ялж чадаагүй юник мангасыг шилдэг бүлэгмээс төрүүлээ 3 баачгаа ялчлаа гэж үдэгээл уурлаж өгнө. Манай гурав яг агуугаас гараад ирсэн чинь өнөөх орслоо тэргүүтээ Ашуракай бүлэгмийн тэднийг отон зогсож байдаг. Яг тэдэн рүү дайрах гэж байтал манай Фэн Рэг дуутчихсан байх бөгөөд Ашуракагийн хувьд тэдний эрдлгийг нэлчлэх юм уу да. Мэдээж манай хүн 1 минут ч хүрэхгүй хугацаанд бүгдийг нь зүйл дуусгаж орхино. Санч Рэг талархснаа илэрхийлээд өнөөх нь жаахан ичингүрч юник мангасыг асанд нь баяр хүргэн. Манай хүн одоо хүртэл энэ баатрыг Рэг гэдгийг битгэхгүй л яваа. Харин ч жаахан айж бишүрхээстэй. Юник мангасыг ялсныг мэдээд намайг гадаад бүх шагналыг авахар ирсэн юм биш байгаадаа гээл дотроо хурдхан явуулчих юмсан л гэж бодно. Энэ үед Фэн хурж ирнэ атак холдортой үргэлж тулахыг хүсдэг байснаа. Мөн өөрийн тоглогчдын алсан гимээ цайруулах хүслээ байгаагаа хэлэн өөрийг нь авч өгөхийг хүсдэг. Энэ бүхнийг дахин эхлүүлээд гимээ цайруулах гэж байгаа юм шиг л байгаа. Бүгд юм мэдээг цочролж хүлээж авсан ч Рэ түүний хүслийг зөвшөөрнө. Фэний эсрэг тоглоомын ертөнцийн хүчрхэг атак холдор кланы шилдэг тоглогч Сайгертиг. Рэж өөрийнхөө төрхөө хуурган хав хаар хуйгт баатар болчихсон тэр. Ингээд тулаан нэглэхэд сан нэг мөөг барьцгаад тэр хоёрын тулааныг тайлбарлаж гарна. Тулаач нэлээдгүй үзүүштэй юм болно. Гэхдээ Рэгийн жинхэнэ хүч түүнээс амар байсан тул сүүлийн газ дайралтаар Фэнийг хумхын тоос болгож орхино. Тэгээд тэрээр Фэний унгасан бүх хэрэгслийг өөртөө аавна. Ярианы чадвар өндөртэй Фэн байхгүй болчихсон болохоор Сан Кацу 2 тэрүүхэн дэндээ айдастай. Аз болж Рэгийн найзын шилжилтийн хугацаа дуусна учраас явах цаг нь болно. Зүгээр өөрийгөө Рэгийг хэлчихгүй цаагаараа саныг айлгаад байгаагаа ч мэдж байгаа юм аа. Тулаан дуусна учраас сан имүүл энэ баят мэдээг дуулахгаар яарны явна. Имүүлч хөөрхий санд санаа зовно. Түүнийг амьд эргэж ирэхийг тэсний яд нь хүлээж байв. Саны хоолыг сонсоод баярлсандаа нулимсаа барьж дийлсэнгүй. Энэ үед бодит ертөнцид нэгэн нэрхэм Асрунтэй офист хар жип хөлөглөн ирэх бөгөөд энэ нь Ютаба хэлцийн дарга Цукёёго Сакай байлаа. Өмнө хиндэж ялагдж байгаагүй домогт юник мангасуудын нэг ялагдсан учраас компани даяар сүйд мэд болж байв.
Хинэж төсөөлөг үйл явдал болсон учраас бүх өдөртөх ажлуудын яралтай хурал зарласан байлаа. За харин энэ бол Shangri-La Frontier бүтцийн продюсер Amachi Ritsu. Гаднаа яг л дэлбэрэж байгаа юм шиг харагдана. Тэрээр шууд Utopia-гийн үндэслэх цүгүүрийн өрөөнд уурлан орж ирээд чиний хідээч ялагдахгүй гэж байсан Uzaimon ялагдчихлаа. Энэ чиний алдаа байсан гэж хоорондоо хэрэлдэж өгнө. Чиний ч ялах боломжгүй бүтээсэн алгоритмыг манай гурав хамтраад дийлчихсэн учраас компани тэнцвэргүй байдалд очих нь мэдээж. Сан боссыг ялчихсан учраас сэтгэл амар унтж байдаг. Рэ харин саныг бодож баг багаар түүнийг өөрийн бодлохоор сэтгэл шулуутсан байлаа. Маргааш нь сан тоглоом руугаа ороход эмүүл уулчихсан зогсож байх нь тэр. Яасан бэ? Юу болсон бэ гэтэл Ваш түүнтэй уулзмаар байгаагаа дамжуулсан байдаг. Эмүүлийн дамжуулснаар тэрээ Ваштай очиж уулзахад Ваш түүний тулааны талаар нэлээдгүй олон зүйл асуув. Түүнийг сайн байсан хэмээн магтана. Тэрээ үргэлжлүүлэн энэ ертөнцийн жинхэнэ түүхийг мэдмээр байна уу гэж асуудаг. Санч мэдээч хэрэг үнийг зөвшөөрнө. Тэгснээ Ваш тийм бол чамаар хийлгэж бэлдүүлэх хэдэн зүйл байна гэж хэлдэг. Түүний дараа ертөнцийн жинхэнэ түүхийг хэлж өгье л гэнэ. Ингээд санд нууцлаг 5 зэвсгийг авчрах даалгавар өгнө. Санч дуртай дургүй үнийг зөвшөөрч аяллаа эхлүүлэхээр болно. Сан өөрийнхөө төвшин шалгасан чинь бүр 78 болчихсон байдیں۔ Юник мангасыг ялсны шагналгээд 20 гаруй төвшин агчихсан байгаа юм чинь. Тэгээд маш их айтем шагналуудаа болоод бөөн баяр хөөр. Түүн дотор Uzaimon-ы ашиглаж байсан ангид шид хүртэл байв. Uzaimon-ы ашиглаж байсан хүчийг ашиглан гэхээр манай хүн бүр хөл газар хүрэхгүй баярлана. Баярлалтаа хүрхийн эмүүлийг баг нөгөө ертөнц рүүгээ явуулахаа шахна. Шагнал дундаасаа агуулгын инвентор гэх зүйлийг шалгаж үзээд бугундаа зүүн. Түүнийг зүүхэд тэрээр хязгааргүй агуулга руу шилжээд маш их айтем тоногдол бүхий орон зайд орж ирнэ. Харин энэ үед Пен Цэцүнагийн босны дэргэд цэцэг өргөн Цэцүнагийн загснаар Бахамутай хайх аялалтаа гарна. Үзэгдэл солигдож бодит ертөнцийн Кацу өөрийнхөө өрөөндөө видео тоглоом үзэж байгаа харагдана. Түүний өрөөгөр дүүрэн тоглоомын шагналууд байх бөгөөд энэ түүнийг мэрэгжлийн тоглох шийдвэрийг илтгэнэ. Манай гурав тоглоомын ертөнцөд дахин нуулзаж ярилцгаа тохирсон байдаг. Тэр гурав юник мангасыг ялсан учраас хүн бүрт нууцлаг хэрэгтэй нэгэн зэвсэг өгсөн байдаг. Санч бүр өөрийн харсан үнэтэй хуйг дуулах шидэт хэрэгслүүд гэж бүгдийг нь ярьж өгнө. Кацууч түүний яриаг сонсоод гайхамшигтай зэвсэгтэй боллоо л гэж бодно. Гэхдээ Фэн агуулгыг аль хэдийн судалчихсан бөгөөд тэнд байгаа бүх зүйл одоогоор үзэсгэлэн төдийлөл зүйл гэж хэлнэ. Учир нь тэдгээр хуйгнууд хязгаарыг давсан этер реактор гэх зүйлээр ажилладаг бөгөөд тийм юмыг өмнө нь огт сонсож байгаагүй. Хаанаас олж авдгийг ч мэдэхгүй байлаа. Им мэдээг сонсон санч сэтгэлээр унана. Гэтэл болж Кацууд этер реакторын нэг хэсгийг шагнал болгох нь өгсөн байдаг. Гэхдээ энэ огт ажиллахгүй байсан тул бурхны зэвсгийг мэддэг тусгай дархнаар засуулах шаардлагатай болно. Санч үнийг засаж чадах нэгний мэдэн гэдгээ хэлнэ. Манай гурвч жаахан буу хаална, үлдсэн юник мангасуудыг ангуулчлан клан байгуулахаар болно. Ингээд тэд өөрсдийн кланда Wolfgang гэдэг нэр өгөн Фэн толгойлогчийн үүрэг гүйцэтгэхээр болно. Энэ үед нэгэн нөхөр зоогийн газарт орж ирнэ, юник мангасыг алсан 3 баатрыг хайж байгаагаа хэлнэ. Манай гурав шууд л тэндээс гараад зугтаа. Ингээд тэд өөрсдийн замаа хөөн тэр нөхрөөс арайхийн салж чадна. Сан туулаа хотод ирэн Блак дээр очиж этер реакторыг засаж чадах хэсгийг асуудаг. Гэвч Блак бурхны үеийн зүйлийг засахын тулд эртний дархан байхгүй бол болохгүй. Би мастер дархан цолтой штэ гэж хэлнэ. Гэвч Сан эртний дархан байхгүй бол чи болох болно биз дээ. Угийн чиний хизээ нэг өнөдөр давхтай зам гэж хэлээд түүнийг хурцлана. Ингээд Блак орлож үцгээр болов. Тэд Блакийг эртний дархан болгон хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлэхээр боллоо. Эртний дархан болоход 2 шаардлагатай зүйл бий. Нэгдүгээр бурхны ирний легаси зэвсэг. Нөгөөх нь шидийн ажиллагааны юнит гэх хэрэгсэл. Гэтэл Сан өөрийн агуулгах руугаа шилжин бурхны ирний легаси гэх зэвсгийг олоод ирнэ. Нөгөө хоёрч бүр шок. Наадах чинь чамд яхаараа байдаг юм гээл гайхаж өрхөн. Сан үнийг Uzaimon-ыг ялах үед шагнал болгон авсан байдаг. Ингээд тэд нэг зэвсгээ олсон болохоор дараагийн шидийн ажиллагааны юнитийг хайхаар болно. Блак тэр хоёртой хамт явахаар болдог. Тэд явсаар хотод ирнэ хэрэгцээ зүйлсээ хайдагч тэнд юуч байхгүй байсан болохоор дараагийн газар болох эртний сүнснүүдийн хавцалд хүрч ирнэ. Харахад нэг л эвгүй харанхуй газар байлаа. Гэтэл энэ үед арга ясан мангас гарч ирэн түн рүү дайрахаар оролддогч Саны хараалт тэндгийг хараад зугтаад өгнө. Тэгэхээр Сан маань нэлээд өндөр түвшний тоглогч болчихсон л гэсэн үг. Гэтэл тэдний урдаас морин хүнсэн толгоогүй хүн гарч ирнэ. Бүр морин хүртэл толгоогүй байх нь тэр. Саны тэндгийг хараад зугтахгүй байхыг бодвол үнээс өндөр түвшний дайсан болж таарах нь. Сан түнтэй ярилцах гэсэн ч ам байтугай толгоочгүй хүн яаж арах вүлээ дээ. Мангас шууд л дэвсгэж чиглүүлэн тэдэн рүү дайрч эхэлдэг. Тэд ч сөрсөн дайрлагч дайсан руу дайрна. Юник мангастаа тулдаад нилээдгүй юм сурсан болохоор дайсныг ч ятах юмгүй морноос нь унгааж орхино. Билагч дайсны дэргэн шилжин очиж түүнийг агаарт хөөртөлтөн цогтөг. Тэр гурвч хамтарсан дайрлагч толгоогүй хүний хэлбэрхаанд хэлнэ. Манай гурав ялагдсан дайсны зэвсгийг авна. Дараа нь Сан Блакийн төвшнийг харсан чинь 98 болчихсон байдаг. Санч бүр шоконд орно. Ингээд тэр гурав цаашаа явна хар мандаа газар орох бөгөөд тэнд нь тухайн бүсийн боссон байж таарна. Сан шууд босс руу дайрлах гэсэн ч түнд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Босс энгийн нэгэн зэвсэг нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн ариун хэлмээр л устгах боломжтой аж. Ингээд Блак ариун зэвсэг хийхээр болж Сан эмүүл хоёр түнд цаг хожиж өгөхөр болно. Саны зэвсгийн дайралт түнд нөлөөлөхгүй ч гэсэн эмүүлийн шидэд дайралт багаж гисэн гэмтэл учруулж байлаа. Ингээд Сан эмүүлийг дайралтаас хамгаалан зугтаж харин эмүүл шидийн дайралт учруулж байхаар болно.
Энэ хооронд Блак ариун зэвсэг бүтээн сан руу шиддэг. Нөлөө үзүүлэх зэвсэгтэй болсон санч мангас руу зоригтой нарахгүй дайрн орно. Өнөөх мангас чинь өөрийгөө олон хуйлах шиддэг бөгөөд бүгд л тодорхой хэмжээнд дайлт авчруулах чадвартай байлаа. Хөлбөр бүрийн дайлт нь жинхэнэ биеийн HP-г хувааж авч байгаа учраас босс багчсан нөлөө үзүүлж байдаг. Бүгдийн зэрэг тулдвал ялахад хэцүү гэдгийг ойлгосон манай хэд нэг нэгээр нь устгах гар болно. Ингээд нэг л байд зэрэг давталгаа хийснээр эцсийн босстой нүлдэж чадна. Сан нэмүүлгийг тэнгэрлөө шидэн нэмүүл дээрээс шидийн давталгаа хийн дайсныг мандаргаж чадна. Энэ хооронд сан дайсны хүчин зэвсгээ тулганд дайралт хийсэн ч хүчин хүрэлцэхгүй байсан тул Блактай хамтран нэг зэгт дүүлэрсэн дайралт хийж дайсны боссыг устгаж чадна. За ингээд тэр хэд дараагийн хотод очиж сан тэрөө хоёрыг Туулан хот руу буцаан явуулж өөрөө тосгонд үлдэнэ. Гэхдээ түүний үлдсэн шалтгаан дахиад нөгөө харанхуй ойд очиж Crystal Scorpion хэмээх мангастаа тулдах байлаа. Тэрээр энэ мангасыг устгах нь үнэтэй хэрэгсэл авахар төлөвлөж байсан ч түүний бодож байгаа шиг сул дор амтан байсангүй. Эхнийхийг нь алтал дараагийнх нь дайрна. Бүгд л нэгэн зэрэг сүргэлэн дайрдаг мангасууд байлаа. Энэ цан нөхөд Туулан тосгондоо дахин дүрнэ. Түүний Crystal Scorpion-д тулдсныг имүүл мэдээд ширүүн загнаж гарсан ч сан түүнийг луунгаар аргалж дөнгөн. Маргааш нь сан хүчээ сэлбэн дахиад л нөгөө мангасуудаа тулдгаар очсон ч яах аргагүй өгдөг. Олон удаа шантралгүй очиж тулдсны эцэст овоо гэдний молж авна. Түүний олсон хэрэгслүүдийг харсан Благч бүр шоконд орно. Бүр хитрхи овор материалууд байсан болохоор хөлн газар хүрэхгүй баярлана. Благч гэсэн нэг муурыг дуудан тэдэнтэй танилцуулдаг бөгөөд энэ нь элдний майстер Готлморын дэд ахмад Арамис байлаа. Ярианаас нь ажиглал Блак нилээд сайн бололтой. Түүн туслахын тулд юу ч хийхээс буцахгүй нэгэн байв. Благч тэдний тасаг зэвсэг хийлгмээр байгаагаа хэлнэ. Оройн сан өөрийгөө халтна хотоор явж байхад бас нэгэн шидэд охин гарч ирнэ. Тэрээр өөрийгөө Шангрилагийн юник төвийг судалж байгаа нууцлаг профессор гэж танилцуулна. Санч түүнд өөртний хэрэг болохоор мэдээлэл байж магадгүй гэж бодох бөгөөд профессор түүнд бидэндээ цуг ертөнцийн үннийг нэмэр байна уу гэж санал тавьсаар эхний бүлэг дуусна. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.